Зя бүгдээрээ сайн байцгаана уу? Тэгэхээр манай TV-ийн подкастын 4-р дугаар үргэлжилж байна. За өмнөх дугаар бол тавигдсан байгаа. Надад их таалагдсан, их гоё яриа болсон. Ер нь тэгэл дугаар ирэх тусам гоё чанаржаад явж байгаа шиг байна. За манай өнөөдрийн зочноор бол манай бас нэгэн шав Од Баяр гэж залуу оролцож байна. За сайн байцгаана уу? Оо Баяр. Од Баяр. Ерөөсөө ингэж аль биесээр танилцахгүй байж байгаа л яг подкастын хин дээр ингэж танилцаад байгаа л да хүмүүст. Окей. За юу вэ? Одоос нам 50 л энэ да. Найзуудтайгаа уулзаал тэгэл. Вьетнамаас саяхан ирсэн болохоор одоо ч нэг тийм ажил хийхгүй л зүгээр ингээд трэдэ гээл байж Арилжаа сайн. арилжаа одоо яг сүүл рүүгээ сайжирч ирж. Тэрнээс манай арилжаа сайн л да. За одоо эрийн тухайд бол миний зүгээс хэлэхэд бол манай хамгийн өндөр ашигтай 4-5 хүмүүсийн нэг нь. Гэхдээ манай миний онц сурлагтан бол биш. Тэгэхээр эндээс юу харагдаж байна вэ гэхээр зүгээр бас яг 100% амар мэдлэгтэй байлаа гэд өндөр ашиг хийдэг биш ээ гэсэн үг биш гэж байгаа. Яг гэхдээ чам мэдлэггүй гээгүй л дээ зүгээр нөгөө яг миний заасан юмыг яг ингээд яг намайг копиж байгаа юм шиг сурах. Эсвэл бол чи яг өөрийнхөө гарт оруулаад сурах хоёр ч өөр байгаа. тэгээ яг өөрийнхөө чаддаг юмараа л тагинчул дээр ах. За тийм ээ. За тэгэхээр өөрийгөө танилцуулаач бүр. Намайг Од Баяр гэдэг. Өөрийгөө танилцуулаад амьдралын хэм маяг те юу хийдэг. За тэгээд өөрийнхөө хэлэх шаардлагагүй юм хэлхийг хүсэхгүй байгаа зүйлээ хэлэхгүй байж болно те. Окей. Одоо би Вьетнамд одоо 4 жил сурч байна. Тиймэрхүү л байна да. Одоо оюутан байна. Тэгээд нэг сүүлийн 1 жил гарan Forex хийгээд 1 сараас хойш ашигт орж эхэлж байна. Сургалт авснаас хойш. Сургалт авснаас хойш. Хэдэн сар? 12 сар таны сургалтыг авч ирсэн. Тэгэл 1 сараас хойш ашигт орж эхэлсэн. Эхлээд 1 сараас хойш бол жоохон алдаал оноол нэг тийм хулихны ашигтай ч гэх юм уу. Яг нэг тийм юу асан гэсэн үг шүү дээ. Яг сетапа ойлгох чадахгүй өрний явчаад идэг пибон дээрээс болохоор тийм болохоор л ашигтай байж байгаа л сүүл рүүгээ л яг одоо яг чанаржиж ашигт орж эхэлсэн гэх юм. Наад үе шат юу байхгүй. Их хасахтай явж хагаад тэгээд алдагдлгүй арилжаач болоод тэгээд нэмэх рүү орж байгаа. Ийм процесс шүү дээ. Хэдтэй лээ? Одоо 24-т. 24-т оюутан залуу Вьетнамд сурдаг. Юугаар сурдаг? IT програм хангамжаар сурч байгаа. Одоо 1 жил сураад төгсөх баг. Окей. Тэгээд амралтаар тайм баг сууж. Гэтэ нөгөө нэг би одоо мэрэгжлийн хаях гэдэг шалтгаан байгаа да. Ер нь хаяхгүй зүгтээ сөгсөн л дөө. Тэгээд төгсөөр ажиллаж байгаа юм уу те? Тий, ажилламааргүй байгаа шалтгаан нөгөө одоо орчин үеийн хэмэл оюухан амар их хөгжөөд. Тэгээ миний бичдэг кодыг зүгээр хэмэл оюухан 5 секунд нь бичээд ахаар сүүлдээ бидний ажил яах юм бол доо гэж би амар их бодож стресстэй ихэлсэн байхгүй юу ер нь. Тэгэл ер нь хэмэл оюухан хийж чадахгүй мөнгө олцдог юу вэ да гэж хайж явж байгаа л Forex-та танилцах юм. Зөө. Тэгээ яванда хэмэл оюухан хөгжөөд эхлэх юм бол үнэхээр код IT-г хүмүүс л үлдэх баг. Тэг нах те. Ер нь тэр бодож тийм биш үү? Хэмэл оюухан хөгжснөөр би яг ингэ бодод төгсөх. За би бас амар аюулд орж байгаа юм. Ер нь эмч нар ч юм аюулд орж байгаа юм гэж бодоод төгссөн чинь тэр бол болоогүй шүү дээ. Нүг ясцсан хувьд шийдэгдэх болоогүй. Гэтэл чин хамгийн ихэнд аюул нь үргэлж байгаа хүмүүс бол ерөөсөө энэ код бичдэг хүмүүс бол энэ зураг зурдаг хүмүүс ч юм уу тийм боловч юм шүү. Харин тийм байсан биз дээ. Тийм болохоор би ерөөсөө өөр л юм олж ихгүй л ирээдүйдээ жигдэж магадгүй юм байна да гэж бодсон байхгүй. Би одоо ангийнхнаасаа нэг тийм амар сурдаг гэж хэлдэггүй. Ерөөсөө баг дундчил баггүй юу баг нэг тийм сайн ч. Гэтэ яг код мод бол биччихээн л дээ. Тийм болохоор тэгэл яасааргаал Forex сонгосон да. Амьдралын хэм маягийн тухайд ямар хөө байна да. Тэгэхээр амьдралын хэм маяг өөр надад ерөөс тогтсон хэм маяг байдаг шүү дээ. Тийм тэр тэгээд тогтсон биш юм аа гоё ярил л да. Тогтсон биш юм аа. Тэгэл лист явна буцаж ирнэ. Одоо ингээл яг хөө миний төсөөлж байгаа нь бол энэ л байна л да. Одоо юу гэдэг сурч эхлээд жилийн дараа төгсөн хэрэг одоо 3 жил сурцсан гэсэн үг шүү дээ тий. Гүү бараг 5 жил. За 5 жил сурц. Тэгэл 5 жилийн өмнө Вьетнам явсан байх нь шүү дээ тий. Тэрнээс хойш амьдралын юм маягийг л ярих болчихж байгаа юм л да тий. Тэгэл Вьетнам яваад сурж байгаа л амралтаараа ирээл тий. Ингээл өглөө босно. Тэгэл ер нь бол өглөө босоод өнөөдөр юу хийхээ шийд чинь тэгэл тэрнийхээ дагуу гэхдээ өдөр болгон л өөр байдаг. Тэгээ өдөр болгон хичээлтэй үстэй. Хичээлтэй. Харин тий. Гэтэ хичээл байгаа ч гэсэн тэрний чинь тараал бас шал өөр.
Өглөө усаал хичээлдээ явбал тэгэл дараа нь өөр юу их үү гэл. Танд өөр юу ийдээ? Хөвчлэн хийдэг. Хөвчлэн Одоо ярьж байгаа сакс тоглож гин. Аха. Найзуудтайгаа PlayStation тоглож гин. Тэгэл ер нь жилөө цагаараа дандаа л тоглох юм л тоглож. Тэгэл чийлрэл оюутны амьдралаа хийгээл. Оюутны амьдралаа хийгээл. Сураад жилөө цагаараа нэг сараас хойш бол товтой өөрчлөгдөөл ерөөс сакс ч байхгүй, PlayStation ч байхгүй дандаа Forex-эл хардаг. Дэлгэцэл харж идэг бол. Аха. Аха. Тэрнээс өмнө ч гэсэн бас тийм л болж эхэлж ийсэн. Тэгээ сүүлд нэг сараас хойш яг нэг тийм амьдрал юм аа гэдэг. Юухаас Forex хийхээс өмнө эсвэл бол ашигтай болохоос өмнө ямар хөө явж ив? Одоо нөгөө нэг стипенд гэдэг ч юм уу оюутан юу гэдэг ингээл тиймэрхүү асуудлынхаа тухай жоох яриач. Тэтгэлэг жаах нь 3 сая 200 мянган донг Монгол мөнгөний 600 мянга орчим төгрөг авдаг байсан. Яг зүгээр заавал мөнгө ярихгүй байсан бол л та зүгээр одоо ингээд ерөнхийдөө хүрээл ингээд болоод байдаг бол байсан болохгүй байдаг байсан гэж ч юм уу те. Угаасаа хүрхгүй шүү дээ. Оюутнуудын амьдрал тэгээ асуудалтай шүү дээ. Ямар ч тэтгэлэг гэрээсээ мөнгө авсан ч бараг хүрхгүй. Тэгэл яаж игээл болгоод ажил хийдэг гэсэн те. Тэгээ ажил мажлын хаяа гайд Вьетнамаар явна. Хэллүүлнэ хүмүүс. Одоо бол амьдралын хэмээх юм бол ерөөсөө Forex. Хичээлдээ яваад тараал Forex. Тутан чарт харч. Тэгээд хийжсэн ч тэгэл Forex сайжуудлахад байдан дээрээ тавьчихсан ингээл хараад байчихсан. Тэгэл болцсон бэл. Тэгэл одоо амралт чи яд юм бэ? Тэгэл яг 5 хоног ажиллаад 5 хоног сураад 2 хоног амарх уу? Үгүй шүү. Манай хичээл чинь 1-ээс 3 дахь өдөр ороод хагасаа өдөр ордог. 4 дахь 5 дахь бүтэн сайн амарч байгаа. Энэ жил тийм болсон. Тэрнээс өмнө бас арай өөрөөс л. Хичээл сонголтуудаа тэгээд хийсэн бол. Зөв. 1-ээс 3 дахь өдөр ороод хагасанд ордог тий. Тэгэл тэрнийхээ дондор бол арилж байгаа. 4-5 дахь арилж байгаа хийж байгаа. 1 дахь 3 дахь арилж. Угаасаа ер нь бол жоохон хамаагүй л юм байна шүү дээ тий. Хамаагүй. Угаасаа өглөөгөр л хичээл орчдөг болохоор. Нөгөө нэг манай уртлын 3-аас бол ялгах ялгаа нь бол жишээл гэр бүлдээ цаг зав зарцуулах энэ төр гэдэг ингээ юмнууд бол байхгүй шүү дээ. Надад зөвхөн өөртөө л цагаа зарцуулах. Nice chill оюутны амьдрал те. Энэ бол гайхал. Би чанд бас атарах чи да. Тийм байх ч бас гоё. Окей. За тэгэл жилд хэд амарч байна? 3 мөр амарх уу? Яг өдрөлийн амралтууд уу? Тий. Нөгөө нэг ингээд юм том амралт. Сая 2 л амарсан. Цагаан сарын өмнө нэг амарсан. Тэрнээс өөр чинь нэг 2 л хоног амардаг. Тэгэл тэнгуүтээ тэгэл Монгол руу ирээл. Тийм Монголд ирээл. Ер нь баян Монголд ирэн буцт юм уу? Эсвэл бол цөөхөн үү? Баян, ер нь баян. Өсөө үедээ л ирдэг. Тэгэл ирээл. Тэгээд ковидын үеэр бол ирээгүй л дээ. Ирээд арилж яаж амжиж байна уу? Ирээд арилж яаж байгаа гэсэн. Ер нь сүүлийн үед энэ 7 хоног гэхээс ер нь өмнөх 7 хоног манайд бол ирээд бол бүр илүү их арилж яаж байна уу? Тийм бүр их илүү арилж яаж байгаа. Яг цаг нь бол бүр full time болчихж байгаа байхгүй. Яг ирэхлээр ч ямар ч хичээлж байхгүй юу ч байхгүй шууд full time. Тэгээ full time болгоод ямар байна? Арай ашиг бол бүр их систем үлээ. Ер нь бол. Тэгээд одоо жишээл ингээд за энэ маягаараа хэдэн жил болов гэдэг сөөлхөр жишээл ямар байна? Тэгэх юм бол угаасаа л эвгүй байна. Эвгүй лохор баян болох хаа. Окей, за манай лохор баян болох юм. Байхаа л гэж бод. За окей, ийм амьдралын хэм маягтай ийм оюутан залуу байна. Тэ Вьетнам сурдаг, IT-гаар сурдаг. За хоёлаа нөгөө сэтгэлж асуудлуудаа бол хурдан явна шүү. За. Тэр мэдж байгаа юу? Ер нь. Би тэгээд бас яг өөрийгөө ямар хүн бэ гэдгийг ер нь мэддэггүй шүү. Тэгвэл хоёлаа нийлж байгаа тодорхойлж байна л да. За тэрнээс өмнө за чи ашигтай арилжаач болсон юм уу? Болцсон. Одоо шууд өөрийгөө ерөөсөө ямар ч хэрэгэлцээгүйгээр хэрэгэлцээгүйгээр ашигтай. All time lose-ийг нөхсөн үү? Нөхсөн. All time lose чи хэдээсэ? 6000 7000 гарч байсан. Окей. За ийм ашигтаа орсон all time lose-ийг нөхсөн ийм залуу байна. За тэгэхээр сэтгэлзүйн асуулт тодорхой оръё. За гэлзуулъя те. За чи ямар төрлийн хүн бэ? Introvert, extrovert. Introvert натгшаа шүү дээ те. Хоёулаа шүү. Би заримдаа дотгошоож байдаг, гадагшааж байдаг. Яг би бол 10 жил байхдаа бол дандаа юм дотгож байгаа төрлийн хүн байсан. 10 жилээсээ гараад ингээ гадаадаар явахаар чи яалчгүй нэг тийм хүмүүстэй
байнгын харьцах болохоор ч ингээд өөрийгөө нээж эхэлнэ гэх юм уу. Тийм болоо. Тэгээ одоо яг голынх нь л хүн болцсон. Тэгэхээр цаад хүн нь бол стил интро байгаад байна уу? Стил интро тийм. Тэгвэл тэгэл интрогоор л явуулах л та. Тийм баг. Тий. Одоо нөгөө нэг юу штэ ийм нөхцлөөс олж хүчээр экстра байх тохиолдол үүсгэн болгонд байгаа штэ. Тэгэхээр яг уг хүн маань юу юм бэ гэхээр интро маягийн. Тийм ээ. Аа. Уг хүн нь л энэ угаасаа л интро л таа биш. Баахтаа бол Интро. дандаа л ганцаараа л гэж идэг байсан. За окей. За темперамент. Сангвиник. Холерик, флегматик, меланхолик. Сангвиник ч юм бол ийм энерги өндөртэй нээлттэй ийм хүн байгаад байгаа шүү дээ. Ийм өөдрөг, хурдан урамшдаг, амархан уйддаг. Холерик хүн бол шүү дээ. Шийдэмгий, зоригтой, эрч хүчтэй, түргэн зантай. Би удирдах чадвартай. меланхоликч гэж магадгүй. Меланхолик бол шүү дээ. Меланхолик ч мэдрэмтгий, гүн боддог, гүнзгий мэдрэмжтэй. Тий. Имзэг. Би эмзэг нь бол таарахгүй. Тэрнээс үлдсэн нь бол таарна. Гүн анализ хийх чадвартай, сэтгэл готрол давтах магадлал бусдаас харьцангуй өндөр. Би бас сэтгэл готрол ерөөс автдаг. Автдаггүй. Яг нэг тийм дунджаараа л байнгын нормалдаа л байждаг. Тэгэхээр баг нөгөө нэг юу ч гэж магадгүй. Ямар сэтгэл хөдлөл баг байдгүй надад. Үзэл бодол тогтцсон меланхолик гэж болно л доо. Хэрвээ юу яаж байгаа бол сэтгэл готрол автахгүй байгаа бол тийм. Үзэл бодол тогтцсон ингээд нэг бүх зүйлийн тодорхой болсон. Окей, эн чинь ийм шүү дээ, тэр чинь тийм шүү дээ гэж бодцсон. Тийм меланхолик. Тийм баг. Окей. За анхны меланхолик заа. Нөгөө чинь дандаа л экстра сангвиник хүмүүс байгаа байхгүй. Эсвэл флегматик ч юм уу тийм. Тэнгүү чи болохоор интро меланхолик. Маш сонирхолтой. За тэгвэл чиний шийдвэр гаргах тэр процесс чинь яаж явагддаг юм одоо ер нь зөвхөн хоёр л ангилж байгаа. Бодож шийдвэр гаргадаг, мэдэрч шийдвэр гаргадаг. Би бол дандаа л боддог. Бодож мэдрэмжээ бол аль болох тарж. Тийм мэдрэмжээ ерөөсөө дагахгүй. Forex дугаасаа мэдрэмжээрээ явна гэх юм бас. Үгүй яг зүгээр Forex-тэй холбохгүйгээр хариулна тэрийг. Зүгээр л чи ямар хүн бэ? Би угаасаа тэгсэн ч гэсэн дандаа л боддог. Ер нь дандаа бүх юм ил боддог. Аль болох одоо шил ууралж ивэл уурлах яах вэ? Яг бодоод би бол уура амар сайн барьдаг. Ер нь бүх юм дээр дандаа эхэлж боддог. Ерөөсөө тийм сэтгэлдээ автдаггүй л хүн л дээ. Хүмүүс ч ингээгүй хүн ингээл цогч авдаг хүмүүс байдаг штэ. Нэг өөрийгөө барьж чаддгүй. Харин зарим хүмүүс бол тэгдэг штэ. Нөгөө нэг тий өстө барьж чаддгүй. Мэдэрсэн юм шууд хийдэг. Дараа нь ерөөсөө ингээд төрүүлж бодож явах юмсан гэж боддог ч юм уу. Ерөөсөө бодохгүй маа гэж хүмүүс тэгдэг ч юм уу тий. Тэнгүүд ерөөс тийм биш. Тийм биш. Ерөөс яг цэвэр 100% бодож яг өөрийнхөө бодлоор. Окей. Амьдралд хэрхэн ханддаг вэ гэж байна. Энд дэр бол ийм шийдвэрлэх маягаар ханддаг эсвэл уян хатан ханддаг. Гэхдээ энэ нь болохоор чи шийдвэрлэх маягаар ханддаг байлаа гэд нэг асуудал шийдэгдэхгүй байгаа гэвэл амьдрал чинь таг зогсно гэсэн үг бас мэдээж биш шүү дээ. Тэгэл ер нь бол тэр асуудлыг одоо аль болох шийдээд явна эсвэл бол ямартай ч шийдэн дэрэгжүүлдэг ч юм аа. Уян хатан бол ингээ те зарим тохиолдолд шийдэмгээж болно, зарим тохиолдолд зарим асуудал бүр хайж болно гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар ихэд. Одоо би бол жишээлбэл шийдвэрлэх байдлаар ханддаг байхгүй. Аль болох бүгдийг яг шийдээл явдаг. Шийдэхгүй бол тийм цаана нэг хэцүү юм байгаа л гэдэг. Тийм биш юм. Би уян хатан юм байна. Окей, уян хатан. За, хаяхам хаяал явж тийм. Шинийг эрэлхийлэх чадвар. Хас байна. Өндөр нэмэх хасах. Заавал гэж хэлэх юм дээ. Тий, аль нэг тал руугаа л. Шинийг эрэлхийлэх дээр ер нь хасах руугаа л те. Ямар ч хийж магадгүй. За окей, за энэ ч яг зарим үед юу гэж шинийг юм илэрхийлээд гинэ. Илэрхийлээд байд шүү дээ. Тэрэндээ амар гой санаанууд бодж олдсон шүү дээ. Тэгээ хамгийн гол юм бол тэрийг тэгэл тухайн үед нь тэнд нь баг үлдээчихдэг үү? Гүү хийх юмнууд байгаа үлдээсэн юмнууд ч байгаа бас. Одоо юм бүр хийм биш зөө яг гоё таач нэ зөө. Харин наадхан дээр юу ярих вэ? Бодоод олдохгүй байх. За яах вэ? Тэгвэл тэгэл бас л эн чинь бас л чи байхгүй юу? Одоо ингээд чиний байгаа байдал чинь яг л чийл байхгүй. Тэгээ хүмүүс хараад бол ойлгож байгаа байх гэж найдаж байна. Энэ сахилга бат төлөвлөлтийн хувьд би бол нэг тийм амар сахилга баттай бол угаасаа байхгүй. Яг өөрийнхөө уснарээ л юм аяд. Сахилга төлөвлөлт багтай. Багтай. Окей. За окей энэ нь бол юм байх.
За бусдад таарах таарамжийн хувьд ингэдэг үү? Хин нэгнтэй ингэж чи уулзлаа гэж. За нэг найзтайгаа уулзлаа гэж цаг тохироод. Тэгэнгүүт тэр найзыг чинь өөр нэг чиний танихгүй найз нь хүрээд ирлээ. Тэгэнгүүт чи тэрнтэй ер нь гоё за нэгэнт найзтайгаа уулзч юм чинь энэ үнтэй ч гэсэн аль болох вайпа тааруулж жагаад дуусгахыг гэж боддгоо. Эсвэл бол таарахгүй байвал таарахгүйгээрээ л байдаг. Тэгэхээр эн чинь бол бусдад таарамж таарах таарамжийн хувьд бол одоо чи ингээд юу гэсэн үг вэ? Гэхдээ тэр хүн нь ингээ анхны уулзалтан дээр цаанаасаа таарч явал гоё тий. Тэгээ цаанаасаа таарж явах юм бол зүгээр явцдаг. Тэрнээс ш нэг таарахгүй хүмүүс байдаг та. Тиймэр хүмүүстэй бол би угаасаа таарахгүйгээ бол угаасаа л таардаг. Тэгээд одоо шил найзтайгаа товлцсон байсан ч гэсэн хийх юмаа төлөвлөсөн байсан ч гэсэн ер нь баг болил болчихно. Тийм болил болчихно аял харж. Тийм. Тэгэхээр наа чин яг нэг таарамжийн хувьд бол одоо өндөр гэж хэлэхгүй болчихж байгаа хэрэг. Тэгээ нэг ингээ дасцсан хүмүүстэйгээ бол зүгээр л. Сэтгэл хөдлөлөө бол удирдах тал дээр бол угаасаа өндөр гэж хэлсэн тий. Окей. За диск заяа. DISC гэж сэтгэл зүйн 4 англи байна. Аль нэгийг сонгоно. За. Ноёрхогч, нөлөөлөгч, тогтвортой, тэгээд юм логиктэй нямбай дүн шинжилгээ хийдэг. Ноёрхогч, нөлөөлөгч, тогтвортой, тэгээд юм логиктэй. За энийг сонгоход хүмүүст аюу хэцүү болоод байлаа. Тэнгүүд би ингээ асууж байгаа. Мэдээж энэ дөрвөн цан чинь хүн болгонд бүгд байгаа шүү дээ. Бүгд байгаа. Гэхдээ гурвыг хаяад нэгийг авчулдаг юм л чи хэлж аль нь авчулдаг. Гингүүтэл чинь яг нөлөөлөгч л бол. Нөлөөлөгч. Тийм үлд нь нөлөөлөгчтэй. Диск англиар бол чи инфлюенсер юм байна шүү дээ. Болохыг хүсдэг гэх юм уу? Тэрнээс ш яг миний яг тийм дотоод хүн бол байж чадахгүйгээ мэддэг байхгүй юу? Би тийм болохоор байнга өөрийгөө нэг тийм засахыг хичээж байгаа. Гэхдээ одоо нөгөө нэг ингээл байж захтаа жишээл найзуудтайгаа уулзахтаа ч юм ингээд инфлюенс хийхийг оролддог юм байна шүү дээ. Тийм оролдоно. Ер нь бол оролдоно. Тийм тэгэхээр чи наа чинь ерөөсө ялч нөлөөлөгч болчихж байгаа юм байна. Окей. За дахиад 4 англи. Удирдагч заяа. Бүтээгч, гүн ухаантан баатар. Энэ 4 амьдралд ямар яг аль нь байж юм. Би жишээлбэл шүү дээ баг баатар байж магадгүй. Одоо баатар гэдэг нь юм зоригтой юм сорилт авч амьдэрдэг юм байна байхгүй. Тэгэнгүүт гүн ухаантан бол юм бодлоготой ухаалаг хүн байгаад байна тий. Одоо энэ дөрөв баатар болчих юм шиг. Өөртөө нэг юм амар челленж тавиа гараад ирсэн хүмүүс. Үгүй баха. Одоо жишээл энэ ухаалаг хүмүүс энэ төр бас байж магадгүй шүү дээ. Одоо эн чинь юу л вэ? Энэ дөрөв чинь бас л бүх хүнд байгаа шүү дээ. Нэг хүнд ингээл бүгд байгаа. Тэнгүүт жишээлбэл чиний хамгийн гол юм чинь яг баатар болох юм уу? Эсвэл бол хамгийн гол нь чи юм бодлоготой ухаалаг байх хэрэгтэй юм уу гэдэг юм чи баримталдаггүй те. Эсвэл чи хамгийн гол нь эсвэл одоо юм хүчтэй шийдэмгий удирдахч байхыг чи илүүд үздэг хамгийн гол нь гэсэн үг байна. Тэгээд амар удирдахч байхыг хүсдэг. Тэгэхээр гүн ухаантай баатарлах. Би өөртөө амар челленж тавьдیں۔ Дандаа сорилт авч амьдэрдэг. Энэ сорилтыг би тавьж чадахгүй юу гэдэг л чиний хамгийн гол зүйл байгаа даа тийм ээ. Окей, тэгвэл ерөөсөө яриад их юм байхгүй баатар. Яг хөө мэдээж эрэгтэйчүүд бол бүгдээрээ л ер нь баатар заяа. Гэхдээ яг ингээд тулаад ярихаар алийг нь илүүд үзэх вэ гэхээр бас өөр юм болоо явцдгийг мэлээ. Би судалж үзэхэд. За тийм ээ. ээ. Тэгэл шууд 10 жилээ төгсөөл 2 сонголт гарч ирэнгүүт нь тэгэл гадаад руу бүр ямар ч англи хэл мэл байхгүй улс руу харуул шууд өөрийгөө чаднаа гэж явж исэн. Тэгэхээр чи би дандаа нэг тийм челленжээр өөрийгөө явдаг л байх гэж. Тийм ээ. Төгсөөдөг яасан шууд явчих юм уу? Эсвэл бол тий 10 жилээ төгсөөд шууд явчихсан. Одоо баг англи хэлж байхгүй шүү. 6 сард төгсдөг шүү дээ. Тий. Тэгэл 10 сард явчихсан. 10 сард явж. 103 сар байсан юм шүү дээ. Тийм байсан. Хэлний бэлтгэл яваагүй юм уу? Вьетнамд очиод хэлний бэлтгэл. Очиод хэлний бэлтгэл. Вьетнам хэлний бэлтгэл. Харин одоо нөгөө нэг хүүхдүүд гэж ярих юм цаашаа би ч өөрөө хүүхдэлтэй. Гэхдээ яг манай үеийнхэн ч бас юм яг нөгөө нэг гэп аваад гадаад явна гэдэг юм байгаагүй. Сургуульд орчоод гадаад явна гэдэг юм байсан баг. Тэгэнгүүт болохоор яг одоо яг доош үеийнхээ хүүхдүүдийн дүүнрийг хараад тахаар гадаад явах гэж байгаа бол сураад яадын зүгээр гэп л авчий гэл тийм хандлагатай болсон бас харагдчихлээ. Таны үеийнхээ яаж байна? Энэ шал холбоог асуулт юм баг. Өө манай үеийнхэн ч гэсэн. Үүнээсээ л болдог. За чи ямар арилжаасныг ашигтай арилжаач гэж хэлэх вэ? Яг юм тоочны хэлээ те. Яг өөрийн гэсэн сетапа бүрдүүлсэн тэр сетапт амар итгэцэн хүнийг л тэгээд өөрийнхөө сетаптаа ингээд дасаал ирэхлээр чи ингээд сэтгэл зүй өөрөө ингээд тогтоод эхэлчихсэн юм байл л минийх угаасаа л ингээд явцдаг та нэг юм үед
иймэрхүү үед жоохон алдчихдаг та тэргээл. Угаасаа л гэдэг үг ороод ирэхээр хүн бас ашигтай болчдөг гэж бас хэлж болж байна миний бодлоор. Тий. Яг нэг тийм өөрийнхөө стаптаа итгэцэн үнийг л ашигтай ярилж байгаа юм. Аа, nice. Хоёр өнцөг, хоёр ярилт. Тийм л. Аа. Одоо ингээл зөндөө олон хариулт шүү дээ. Эрсдлийн менежменттэй, мөнгөний менежментийг сайн барьдаг хүн бол ашигтай ярилж байгаа шиг. Өөрийнхөө сетапыг мэдж байгаа хүн чинь эрсдлийн менежменттэй илгээл барьчих. Харин тийм байна тий. Эсвэл бол одоо юу гэдэг ийм хамбл хүн. Үгүй хамбл биш ээ. Гамбл шүү. Хамблч болохоор доктортой шүү дээ. Ийм гамбл хүн одоо нэг удаадаа өчтөчнөө их ашиг хийгээд нэг $1000-ыг шууд $20-30,000 болгочдөг хүнийг бас ашигтай арилжаач гэж хэлж болвол бас болохоор ч юм шиг тий. Тэр хүний сетапнаас шалтгаалах. Харин тийм байна. Харилцааны арга барилаас шалтгаалах. Эсвэл бол маш тогтвортой явдаг. Юу ч болж исэн гэхэд эцэстээ ашигтай ингээл байж идэг. Зүгээр л ашигтай л байгаа хүн бол угаас ашигтай арилжаачтай гэж бас хэлж болох. Зөндөө олон л ингээл ийм ухаал ингээл судлаад ангууд зөндөө л олон юм гарч ирдэг юм билээ л дээ. Чиний хувьд бол ерөөсөө стап нь бүрдсэн тэрэндээ ерөөсөө ингээд итгэлцэн тий. Тийм л үнийг л ашигтай арилжаач гэх. Чи бол тэгсэн үү? Тэгсэн би яг тэгж л ашигт орж ихэлсэн. Өөрийнхөө стапндаа итгэж ихэлснээс хойш. За яаж стап болов? Гоё яриач. Стап болов. Яг стап чи юу юм? Стап олсныг хойш яриа. Стап чи юу юм? Яг зүгээр нэг Fibonacci дээрээс волюм давхцдаг байхгүй юу? Волюм хэрвээ ингээл Fibonacci дээр өндөр волюмтай үрээд их юм бол тэнцэнээс хангалттай 100 200 одоо бараг хэдэн бивч яваад байгаа. Ойрын үед бол бүр 400 500 600 бивч яваад шүү дээ тий. Одоо ерөөсө Fibonacci ойлтон дээр зүгээр ороод гарахад 500 бив барьж шүү дээ. Одоо бол тийм байл. Тэгээ волюмтай үрээд ирэх юм бол тэр чинь нэлээд л яваад байгаа. Тэгээ зарим нэг манай Fibonacci нэг юм дээр доор ингээ хоёр байдаг та. Тий. Тэрний чи аль нь дээр нь том волюмтай ирж ийн гэдгийг харчих юм бол алинаас нөх юм бэ гэдгийг мэдчихдэг байхгүй юу? Тийм болохоор тэрний чинээс арилжаанд ордог. Тэгээ волюм гэдэг чинь болохоор юу биш дээ. Пок бол биш дээ. Пок биш. Зүгээр яг нөгөө индикатор. Тийм нөгөө нэг анх яг нөгөө нэг 3D view зүгээр ингээл нэг шинэ хаяг нээх юм. Эсвэл хаяг нээхгүй ороход доор нь байж идэг юм. Доор нь байж идэг юм тий. Тэрний чинь бас тэ сурах гэж бас нэлээд юм болж байгаа юм л. Тэгээ хоёр юм ашиглаж байна тий. Тэгээ хоёр юм ашиглаж. Тэгээд цаг шилжчих юм бол тэгэл зүгээр nice. Марж байгаа шахал гэж байгаа юм чи. За тэгвэл яг наач ороод ирлээ. Би яг мэддэг болохоор энэ яриад чиглэлээ тань л та. Тэнгүүд марж шахна гэж ярьлаа тий. Стартер ирэнгүүт чи яад юм. Ингээд юм үндсэн том данстай ингээд аваад явд юм уу? Эсвэл бол жижиг данс. Одоо юм хоёр данс байдаг байхгүй. Үндсэн нэг данс, нэг нь $50-100,000 цэнэгэлсэн данс. Тэгэл яг ингээ бүх юмнууд ингээл давхцаал тэрэндээ Fibon дээр илээ өндөр волюмтай. Тэгээд гой цаг шилжчихлээ. Тэгэх юм бол 1 минутын доо ваарж байгаа л ер нь тэгэл марж шахна. Марж шахах хэрэгтэй. Ер нь марж шахаж байна. Янз. Үндсэн дансаараа ер нь яаж байна? 7 өнөختөө нэг 3 өдөр л марж шах. 3 удаа л шахдаг. Шахахгүй бид бол. Зүгээр яг нөхцөл бүрдэл шахаад хахад дараа нь харахад 7-3 байж гинөө тий. Тэг ер нь эсвэл бол 3 гэдгээ бариад байна уу? Үгүй. Ер нь 3-аас 5 маа. Гэтэ баг орой болгон баг марж шах нөхцөл бүрддээ. Тэг зарим дээр нь засвар. За одоо бойлоо энэ гэдэг. Нэгдэгт. Үндсэн дансаараа бол яах вэ? Зэн яг лото тааруулаад. Тэгээд яах вэ? Маржин шахаж байгаа данстайгаа зэрэг үндсэн дансаараа лото тааруулаад орох юм. Үгүй, нэгийг нь бол хайчих шүү дээ. Тэгэл нэгэнгээр нь л дарна гэсэн. Нэм маржин шахах уу эсвэл зүгээр оролтоо их үү гэдэг хоёрыг сонголтын дээрээс яг тэр үед л шийдэгддэг байхгүй юу? Тэгэл тэр хоёрын дансныхаа нэгийг сонгож байгаа л юм юу чухал мөч байгаа даа шүү дээ. Тийм чухал мөч. Тийм нандин мөч дарддаг мөч дээр болоод тэгэл яг цаанаасаа шийдэгдээл. Аль нэг нь. Окей. Win rate хэр байна? Win rate. Гэтэ бол яг сетапа бүрдүүлж гад орох юм бол миний сетап ер нь бол заавалчгүй TP рүү хай руу авдгүй л дээ 61.88 дээр очиад авсан ч гэсэн. Эсрэг талын Fibon дээр. Тэгээ эсрэг Fibon дээр очиад авсан. Тэгээд арилжих юм бол 70-аас 80 маяг бол явчихдээ 80% те. Дарж хэлээд нэ. Дарж хэлээд байна. Гэтэ бас дарж иж магадгүй. Ер нь бол явчихдээ. Одоо өөрийн үед нэг юугаа харахлаар, historiг харахлаар дандаа л ногоон харагдаад байгаа шүү дээ. Цэнхэр л харагдаад байгаа шүү дээ. Окей. Мета MT5 ашигладаг нь бол баригдлаа тий. За хөө тий. Си хайгуу тий.
орох гэхээр л харахаар л залхуур байдаг. Харин Би нэг мотын панд авсан байсан. Тэгээд эрийг залхуур хайсан шүү дээ. Орох гэхээр л нэг тийм дахиад нэг өөр юм руу очиж орох юм шиг. си надад нэг тийм quality айгу муутай харагдаад байдаг хэрэг. Харин Ийм бичлэгийг 240 тоглуулж байгаа юм шиг харагдаад байдаг. Тэний гацаа аач байгаа юм шиг байгаа. Тэг. Эвгүй л байгаа гэдэг. Бүр зээж мөрзгээл. Тэгэл чаата нэг хөдөлгөж мөдлөхтэй ингээд ийм зураг шиг ингээд ортолж алдуулж болдуулаад байдаг л шүү дээ. Тэгээ яг л нэг тийм зургийг ингээд ортолж алдуулж байгаа юм шиг. За. Окей. Ийм байна. За тэгвэл нь шүү дээ. Арилжааныхаа замналын хувьд замнал шүү дээ. Одоо яг яаж ингэж эхлээд ингээд хамгийн анх би чинь сигнал дагаж эхэлчихсэн. хэдэн жилийн өмнө? 1 жилийн өмнө. Яг одоо жилийн ой дээр ирж. Өө зөө яг жил болоод ашигтаа орсон Нодлон ирээл зуны амралтаараа л ухаж үзсэн байхгүй юу? Аа. Тэгэл одоо сигнал дагаад битүү алцсан зөндөө алцсан. Аа. Тэгж байж байгаа за өөрөө л нэг итгэсэн юм таал болохгүй юм байна да гэдэг. Эхлэнгүүтээ шууд сигнал дагцсан юм уу? Тэг эхлэхдээ л сигнал дагцсан. Тэг ингээд хүмүүс ч угаасаа тийм дандаа флекстэйд байгаа юм чи хитэн үүрэг боллоо, хэдэн үүрэг боллоо, инглээ гэл. Тэнгүүд нэрэл олчт юм байна. Тэгээ юу ч мэдгүй дагаал орчиж байгаа юм чи хоёр яаж сигнал дагах мах яаж байс хэлдэг YouTube-ээс арчингуудаа тэгэл сигнал дагцчих юм чи. Тэгэл бараг 8 сар хүртэл дагсан баха сигналыг. 7 сар хүртэл ч юм уу. Тэрнээс хойш тэгэл өөрийнхөө харилцааны стапыг бүрдүүлэх хэрэгтэй байна. Ямар шуухан стап бүрдүүлэх үү гэж хайж яваал. Тэгэл эхлээл бас би Fibonacci татдаг байсан юм. Fibonacci татахдаа яг үн цайловын татаал хайчдаг. Тэгээд тэрэн дээр миний волюм ирэх юм бол би орондоо гэж боддог байсан байхгүй 61.1 бас адилхан хэдэ моментум байхгүй. Тийм болохоор ч нөгөө чи ирэхгүй шал өөр газар. Ирэхгүй шал өөр мийг явчихна. Шал өөр мийг явчихна. Өмнө FIFA хэлдэг байхдаа бас л 61.8 хэрэглэдэг байсан юм. Яагаад? Зөндөө хүмүүс нь нөө нэг бас ICT эдрийг ч харахаар ч нөө нэг дискаунт юу тэр чинь бол 0.5 шүү дээ. 0.5 тэрнээс доош орох юм бол хямдхан юм тэгээд тийм болохоор 61.8 тэгэхээр ч бас нийт юу нэг тийм яриад идэгсэн байхгүй 70.8 2 жил тийм үгүй яриад идэгсэн. Ер нь бол 61.8 гэдэг чинь өөрөө ямар тоо вэ гэхээр фи гэдэг тоо байхгүй. Одоо пи тоо гэдэг чинь 314 гэдэг юм. 90 рацинал тоо байхгүй. Дахин давтагддаггүй. Тэгэнгүүт фи тоо чинь бас өөрөө пи тоо гэдэгтэй адилхан 314 гэдэгтэй адилхан 1618 гэдэг тоошоо ингээд үргэлжилсэн юм маш урт тоо байхгүй. Тэгэд пи тоо ч юм бол 90 рацинал тоо. Манай бидний 61.8 ч юм бол хамгийн 90 рацинал тоо байхгүй. Бүр юм дээд 90 рацинал тоо. Буюу байгалийн одоо бүхэл чинь ингэдэг учраас гээд яг би ихтэл дээрээс тэ. Тэнгүүт тийм учраас би 61.8-ыг сонгосон. Тэнгүүт чи болохоор зүгээр л 61.8-ыг сонгосон. Тэгээ би бас ингээд back test мэс тийг үзэж байгаа юм чи. За. Тэгэл үзэнгүүт ер нь бол 61.8-аас ойгоод байгаа юм бас ингээд ойгоол. Тэднийг нь бас харж ижил Fibonacci сонгосон л доо. Аха. Окей. За тэгээд үндсэн хайловыг холбоод Fibo татаад волюм хүлээс чинь байдгүй. Ирдэггүй тий. Эсвэл бол ойдогчгүй байх нь шүү дээ. Гэхдээ яг ирэх юм бол яг ингээд давхцаад ирэндээ тэр чинь бас давхцахгүй байгаа шүү дээ. Хоёр өөр тал гарч чинь. Тэгээд давхцаад ирэх юм бол тэр чинь намайг харахгүй байж ах ч тийм юмнууд болоо явцсан тохиолдлууд байгаа юм чи. Гэтэ ер нь л явцдаг. Тэгэл ер нь өөр Fibonacci-гийн эрэлт ер нь бас гарцсан байсан. Өөр хаанаас оролтуудаа хийх юм их үгүй. Тэгэл байж байгаа л таныг ер нь анхаарсан байхгүй. Тэгэл за 8 сараас хойш гэдэг чи одоо 9 10 11 3 4 сарын дараа 10 сард харсан юм уу? Гүү 11 сард харсан. 11 сард харсан. Тэгэл 12 сард ороод ирсэн. Тэгэл 12 сард ороод ирсэн. Тэгэл 1 сараас хойш ашигталчихжээ. Тэгэл 1 сараас хойш ашигталчихсан. Чиний бүх юм амар гоё бүрдээ явцсан биз дээ. Жишээл одоо ингэж болно шүү дээ. Хүн ингээд яг 1 сараас эхлэв шүү дээ. Нодлынгийн 4 сараас эхэлж байгаа шүү дээ. 4 5 сараас ч юм уу те. Тэгээ эхлэнгүүтээ ингээд болохгүй байгаа дангу сигнал даглаа болсонгүй өөр арга барилыг хайлаа. Тэгэнгүүт волюм Fibo дээр волюм давхцуулах гэж үзлээ. Тэгээ болсонгүй. Тэгэнгүүт хүн чинь за SMC тэгш юм гэл ингээл явж штэ. Ер нь айгүй олон хүмүүс тэгэл явж штэ. Өөр баг арга барилууд ингээд судлаа. Тэгж төөрж жоод нэг бол гараад явна, нэг бол ингээд олоод үлдчихэж байгаа штэ. Гэтэл чи анханасаа л яасан волюм дээр Fibo харуулах гэж үзсэн. Гэхдээ нөө волюм чи угаасаа
нэг арилж хийж байгаа хүмүүсийн тоо штэ. Яг тэнцэнээс худалдаа авалт болон зарлалтууд хийж байгаа тоо. Тэнцэнээс л ханш нэгдэж хөдөлнө штэ. Ер нь бол бас би бас тийм болохоор тэр волюмд амар их итгээдсэн байхгүй волюм. Тэгээ Fibonacci бас огтлолцол тэр волюмтэй ямар нэг юм огтлуулах гал хэлсэн юм шүү дээ. Тэгэх юм бол төгс сета бүртгэхэд байгаа байхгүй миний бодлоор. Тэгэл ерөөсө тэр чигээрээ явсараа гал ирчихээр өнөөдөр 1 жилийн дотор ашигнаа ингээ хүн хурцээ сууж болдгийм байна гэдэг юм гарч ирж байна. За тэгэхээр зөв замлаа ярьчлаа тий. Маш товч бөгөөд угаасаа маш тодорхой зам л тий. Эхлэлээ сигнал эхлээд сэтэл нь юу гэсэн юм? Ягаад форекс болж? Харин би одоо бол хэрвээ нэгэн цагт нэг 10 жилийн дараа хиймэл оюухан өгчих юм бол би ажилгүй болох юм байна гэж баг бодохгүй юу? Тэрнээс өмнө л ер нь бол зөндөө мөнгө хийж авах хэрэгтэй юм байна да. Хиймэл оюухан ч өөрөө код бичээд шүү дээ. Тэгээ хиймэл. Чиний бичдэг бүх код хийгээд шүү дээ. Бүгдийг нэгэд нь. Бүгдийг нэгэд шүү дээ. Тэгээ фри хийгээд дээ. Тэгээ хурдан хийгээд дээ. Хурдан хийгээд. Тэгэнгүүт л өөр аргаар мөнгө олох хэрэгтэй байна. Гэл. Тэгээ хайсан. Тэгэл хайсан гэсэн. Хурдан яаж мөнгөтэй болж болох вэ гэж бодлоо. Тэнгүүд хүмүүн санал болгосон. Эсвэл бол тэгээд нэтээр хайж байгаа л за энэ юм байна гэдээ болсон. Форексиг үү? Тий. Тэг интернетээр хайхаж байгаа л болсон шүү дээ. Нэтээр хайгаал болсон. Окей, за. Тэг рекламнууд их яваад байдаг гэсэн юм аа. За. Тэдэн төгрөг болголоо ингээл амар гамбл рекламууд яваа. Тэнгүүд нөгөөдгөнд нь ашгараад арчиж байгаа юм чи. Ашгараад. Яаж Вьетнамчууд тэр их арилж яаж байна. Вьетнамд бас зөндөө арилж байд. Гэхдээ би яг Вьетнам сайн трейдер байдаг юм шиг үлэгтэй бол хараагүй. Вьетнамынхаа сошиал ертөнцөөс хол уу? Чи. Ойр бэд. Ойр байгаад ч хүмүүс нэг гарч ирэхгүй байна. Тийм. Вьетнамд нэг тийм. Тэгвэл нэг хэллэггүй юм шиг байна. Гэтэ хүмүүс зөндөө ид. Зөндөө арилж яач юм байд. Тэрнээс нэг цойлоод инфлюенсерийн төвчөд гараад ирсэн хүн бараг л байхгүй. Яг хаа ер нь ингээд бас мундаг арилж яадаг хүмүүс зүгээр л арилж байгаа игээл ингэж юм явж идэг л да. Тийм. Нэг ийм юунууд байд юм бэл шүү дээ бас. Юу гэвэл группүүд гэдэг л юунууд гэдэг лээ. Channel group. Ийм нэг ажилд болгоцсон юм шиг хүмүүс. Бүгдээрээ нэг ийм шууд ажилдаа ярьж байгаа юм шиг өглөө 9 цагт ирээл оройн хаб. Тэр байнгын яг ажил шиг тэгэл байж идэг. Тийм хүмүүс бол зөндөө байж идэг. Зүг. Уг нь ч хэдэн 10 сая хүн амтай шүү дээ. 100 хэдэн сая хүн амтай. Тэгээд инфлюенс хийж гарч ирэх хүн байхгүй нэхэр жоохон суулын тий. Суугаар. Тэгээд чи нөгөө нэг найзууд Вьетнам найзуудаа данс өсгөж харуулж да. Концерт үгсээр яасан гэлээ. Худлаа. Вьетнамч дандаа нэг юм support resistance дээр л арилждаг бас хүмүүс байд юм байлээ л тий. Эсвэл нэг EMA 50 EMA. Moon average. Тэднэр дээр л арилждаг. Exponential moon average гэдэг шүү дээ. EMA гэхэр л тий. Би бол тэднэрд итгэдүүлсэн л таа. Тэгэл манай найз хэлсэн чи би наадах чинь зөндөө хүмүүс тагаад тэдэн үүрэг алдсан малцсан бараг худлаа шахуу нэм яриад тахгүй юу. Тэгэхээр нь ингээл дуцаахаад л ингээд байжсэн чи яг л бүрдсэн байж шүү ингээл пипога татаад үзлээ. Волюмстай амар гоё юм. Тэгвэл би одоо чанд мөнгө өсгөөд үзүүлчихвэл яах вэ гэсэн чи тийм байдгүй ингээл. Тэнгүүд нь энэ ч гоц нэг $50,000 байсан махтаансанд. Тэнгүүд нь тэр мөнгөөрөө бүгднгээр ингээд арчиж байгаа юм чи. Одоо чанд харуулна гэж байгаа. Тэгэхэд миний тэгж маржин шахах бас анх сэтэл төрж эхэлж ийсэн баг. Тийм үү. Тий. За. Тэр ч одоо 3 сарын өмнө. Тийм 3 сарын. 2 сарын өмнө. Чи яг тэгчээл надад хэлжсэн шүү дээ. Тий. Тэгээд тэрнээс хойш хаашгаа явцсан биз. Тэрнээс хойш хаашгаа. Тэрнээс хойш ер нь бас арай ашигтай болж эхэлж байна. Тэгээд шахаал тэг тэр биш. Тэгэл тэр найздаа үзүүлсэн чинь надад заагаад өгчөө чи ямар арга барил хэрэгэлдээ тэр. Тэгээд чам зааж өгөхгүй хичээл өрөөд ирсэн шүү дээ. Чи зааж өгсөн ч угаас орохгүй мөрөхгүй гэж яа. Сайхан давхалж байгаа. Тэр цааш яасан хэд болсон? Шахаад 480 байсан. Nice. Гэвч бас 2000 леверчтэйсэн баг. Окей, за арилжааны замлын хувьд бол ийм зөө. За энэ асуултыг баг асуух хэрэг байна уу да? Зөвхөрөлд орж ирсэн. Зөвхөрөлд орж байгаагүй юм шиг байна л да. Бараг ороо. Тэ бас анх нэг сигнал дагдаг байхад бас зөвхөрөлд оронгоо алдчихсэн. Оюутан 6-7-8 мянган доллар алчна хэрэг бас л. Тэгэл бараа л та. Одоо миний хамгийн гонигт одоо юм шарх үлдээсэн алдагдал бол бас оюутан байхад байсан байхгүй. $3,000 алчсан юм чи. Оюутан Монголд зурж байгаа хин нэгэн оюутан $3,000-ыг ална гэж амар том
сэтгэл зүйн гимтэл аваад тэгжсэн. Бусд нь бол одоо гайг байхгүй юу? Тэгэхээр яг чиний хувьд тэгэхээр бас оюутан байгаа байж бүл бүтэн 6 7. Тэгэхээр нэг алталтаар биш тийм. Биш зөндөө оюутан авалтаа. Аха. Тэгэл гэтээ яг итгэлээсэн л да угаасаа хүмүүс ашиглаж болдог. Ямар нэгэн төгс этапыг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгвэл ашиглаж ядна гэж бодоод. Тэгэл одоо яг нэг юм за бүр ингэ шантрах үе байгаагүй юм шүү дээ. За шантрах үе бол байгаагүй. Угаасаа тийх хугацаанд ч болоогүй гэсэн байна. Аа. Тэгэхээр одоо хамгийн гол нь чиний хийх юм чи ерөөсөө одоо доктортой л энийгээ барьж явах. Ерөөсөө сэтгэл зүйн асуудал руу ангал руу унж болохгүй тий. Одоо хамгийн гол нь докторт степ бол бүрдсэн тий. Степ бол бүрдсэн. Хамгийн гол нь доктортой авах хэрэгтэй. Ийм үе шатн дээрээ явж байгаа байх нэ. За тэгвэл нь шүү дээ. За сэтгэл зүйн хувьд бол сая одоо хоёул ярьсан ийм хүн тий. Энэ хүн сэтгэл зүйн хувьд юу н ажилласан уу? Сэтгэл зүй дээрээ юу? Тийм сэтгэл зүй дээрээ. Сэтгэл зүй дээрээ ажиллаж үүстэй арилжаанд орохын тулд бараг л mental handmand бол гэтээ нэг амар тэгж хийгээгүй л дээ. Аа. Гэтээ бол хийжээс. Аа. Одоо миний яг сэтгэл зүй яг миний өөрийнхөө системтаа итгэснээс болоод тогтож эхэлсэн болов уу гэж бодоод би бас. Аа. Би яг өөрийнхөө юм ингээ мэдээд байгаа байхгүй. Аа. Тийм болохоор ингээл угаасаа л ингэдэгтэй тийм юм чи ингээл явчихсан даа л гэж бодоо. Одоо ингээд зүгээр ингээд бодохоор ингэж байгаа байхгүй зүгээр жоох наривчлал би ухаалаа юм л та юм. Одоо ингээд стапа олцсон мөртлөө сэтгэл зүйн дээрээ ийм өөрчлөлт хийгүйсэн бол би өнөөдрийн ашигт хүрэхгүй байх байсан гэж бодож байгаа юм байна уу? Сэтгэл стапа олоогүйсэн бол би угаасаа сэтгэл зүй миний сэтгэл зүй тогтохгүйсэн. Гүү стапа олцсон заяа. За. Тэгсэн мөртлөө сэтгэл зүй дээрээ энэ өөрчлөлтийг би хийгээгүйсэн бол стапа ингээ олцсон мөртлөө би ингээд нэг дэгэн догон байж ах байсан гэдэг юм. Сэтгэл зүй дээрээ нэг тийм гамблдах юм алавж хайсан баг. Бас тэгвэл. Аха. Тэрнээс биш одоо ингээл би нэг хэдэн доллар олчихно да $1000 олонгуудаа тэр 1000-аар бүгднгээрээ шахацдаг ч юм уу тий. Тийм гамблээ тэрэн дээр бол бас mental hand хийсэн. Би бас анх бас тэгдэг байсан. Аха. $200 гууд $200-аараа бүгднгээр нь харчдаг. Амар хөөрөв. Хөөрөв. Тэгэл тэр чинь бас өөрхөн 800 болно. Түнгүүт нь тэрнгүүрэн дахиад харчих. Аха. Тэгж явдаг тартаад ба. Тэгэр яаж хийх юм. Тий. Аха. Тэгээд тэрийг яаж зассан? За яг ийм биш үү? Тэр mental hand тусалсан байх ер нь. Яг хөө туссан. Тэгээд яг тэр процессоо гоё дэлгэрүүлээд ярил л да. Яаж дэлгэрүүлэх вэ энэ чинь? Харин чил мэдэн шүү дээ. Чил энэ зүйлийг хийсэн үе шүү дээ. Би бол ер нь бол миний яг өөрийнхөө сетаптаа л итгэдэг. Аха. Тийм болохоор л тэгэл явдаг. Нөө одоо миний сетап нэг 10 арилжаанаас 8 нь онцдог. Хоёр дээр нь алдах тохиолдол байдаг болохоор би гамблддаг байхгүй одоо. Тэгж гамблдах юм болцсон ер нь. Харин тий яаж тэгж гамблдах байлуу? Хүн тэгэл гамблдаалаа гамблдаалаа шүү дээ. Миний арилжаад 8-аас 2 нь явахгүй байх магадлал ах чинь би яаж бүх юм дээр нь гамблдах юм бэ? Харин тий одоо яг наад чинь баггүй юу? 8-аас 10-аас 8 нь явдаг хүн хүртэл ингээд алдагдaltaгүй амар овоож тусна их ашиг хийхгүй л яваад байдаг байхгүй юу? Яг үнэндээ. Тэнгүү тэр хүмүүс яагаад вэ нөхөр нөгөө сэтгэл зүй юмаа засаагүй байгаад байгаа байхгүй юу? Одоо 10-аас 8 нь яваад шүү дээ. Тэр хүний арилжааны. Тэр хүн гэхдээ өөрийнхөө сетапыг бас яг мэдгүй байгаа юм шиг. Үгүй юу? За мэдж байгаа заяа. Мэдж байгаа ч хүмүүс байж болж юм заяа. Тэгтээ яг ингээд сэтгэл зүйн бүрдээгүй заяа. Яг нэг юм өөгч биш болцгаач биш гэдэг шиг юм нэг л ингээд нэг тийм сонин байгаал. Үнэхээр ингээд сетапыг ажилладаг. Миний одоо ингээд юу гэдэг би яг ингээд энэ дээрээ тогтцсон тий. Нэг арга барил дээр тогтцсон. Энэ дээр бүр амар ихтгэлтэй болцсон. Энүүгээр л би ер нь цаашдаа явах юм байна гэдгийг ойлгоцсон юм хүн байж заяа. Тэгснэ тэр хүн чинь нэг л ашиггүй яваад байгаа юм. Нэг л болж өгөхгүй тий. Яг гоё болохгүй яваа. Бол яг барьж чадахгүй ч юм уу юу? Тий. Тэнгүүд одоо юу гэдэг нэг гамблдаад алдчихдаг. Яг ингээд гоё явж байгаа л нэг гамблдаад алдчихдаг. Тэгэхээр явж байгаа л нэг гамблдаад алдчихдаг. Тийм хүмүүс одоо энэ чи үзээ сууж байгаа өчтөн хүмүүс байгаа. Тэгэнгүүт чи болохоор тэрийг засны улмаас л одоо чи ингээд ашигтаа орж ийн гэж өөрийгөө хэлж чадж байгаа байхгүй. Одоо тийм хүмүүс бол өөрийгөө ашигтаа орчлоо гэж яг одоохондоо хэлэх зориг байхгүй л байгаа байх. Яг тийм тэгэхээр чи яг тэр өөрийнхөө тэр гамблыг зассан гэдэг шүү дээ. Яаж байгаа зассан юм бэ? Тийм яаж байгаа зассан. Тэгээ mental hand тусалсан бахаа ер нь бол
Би 3 4 юм дээр mental hand хийжсэн. За юу дээр mental hand хийсэн? Арилж байгаа барьж чадахгүйс эхлээд. За окей. Тэгээ тэрэн дээрээ mental hand хийгээд чи яг ийм хэдэн 10 back test хийгээд үзчихээ. Тэрнээс чи арилжаа чи хэд явж гин. Хэд нь явахгүй нь гэдгийг харчаад мөнгөнийхөө менежментийг барингуудаа тэгэл хай май гээл. Тэрэн дээр бол mental hand яг одоо яг яаж хийчихсэн сайн санахгүй л юм. За яг ямар асуудлууд дээр хийснээ л хэлчих. За нэг нь бол барьж чадахгүй гэсэн. Тэгээ арилж байгаа барьж чадахгүй. За өөр. Одоо ер нь бол тийм л арил. Тийм л алдаа байсан хамгийн анх. Тэрнийг засаал тэгээд шууд ашигт орж эхэлсэн. Угаасаа яг Fibonacci байгаад volume байгаад эхлээд чинь тэнцэнээс угаасаа л байдаг л байхгүй. Тэгээд яг наад чиний хэлж байгаа юм чинь болохоор нөгөө итгэл өмчлөлтэйг бүрэн итгэсэн хүний үг байхгүй. Тэнгүүт яг нөгөө одоо нөгөө нэг бүр амар итгэлтэй болцсон л хүний үг байгаа даа байхгүй. Тийм тэгэхээр чи одоо нөгөө нэг хоёулын зорилго ч юм бол яг үзээ сууж байгаа хин нэгэн амар потенциалтай хин нэгэн стил ашиггүй явж байгаа нэг жижигхэн ямиг олоод засчвал ашигтаа орчих гээд байгаа байхгүй. Тэр нь чинийхтэй таарч магадгүй те. Тэрийг л хэлүүлэх гээд байгаа. Тэгэхээр ер нь бол баг би тэгтээ сая чиний ярианаас ойлгочлаа л доо. Өмнөх дугаарт орсон самурай ерөөс магадлалд итгээд итэг гээд байгаа байхгүй. Тэгэхээр чиний сая ингээд нөгөө нэг за арилж байгаа би барьж чадахгүй гэсэн те. Тэгвэл арилж байгаа барьж чадахгүй ангууд зүгээр 10 удаа back test хийгээд үзчих. Тэгээ яаж явж ийн харчих гэж ярьсан те. Тэгэнгүүт за ингэж явж байгаа юм байна. Тэгвэл магадлал нь энэ юм байна. Тэгэхээр одоо би ямартай ч одоо 200 болгосныгоо 500 болгоод 200-аараа 500 хийгээд 500-аараа 800 хийгээд 800-аараа 1000-ыг юу гэдэг 2000-ыг хийгээд 2000-а бүгдийг алдаж болохгүй мэн гэж бодож хөдөлгөл гэсэн үг юм байна л дээ бас. Аха. Тэнгүүд нөгөө за би дуусгач. Тэнгүүд back test-ийг хийгээд магадлал ойлгочлаа шүү дээ. Тэнгүүтэл ерөөсөө магадaltaй итгэцэн. Тийм л дүр зураг л болж байгаа шиг байна. Тэрэн дээр л бууж ах шиг байна те. Тодорхой шүү дээ ийм байгаа юм чинь тэгээ би яах юм. Тэгэнгүүт энэ дээр юу хийж болохгүй гэхээр саяын миний хэлсэн те. Олсон мөнгөөрөө л гамбилдаа үргэлжлүүлээд ээж болохгүй. Тий. Гэсэн үг бол энэ хоёрыг л барьчиж байгаа л болж тарах. Өөр нэг илүү тутам байгаа юу чамд? Өөр илүү тутам ер нь бол байхгүй. Энгийн байх тусмаа л ашигтай. Харин тий энгийн байх тусмаа ашигтай шүү дээ. Ер нь бол бид нар бас ингэдэг гэдэг шүү дээ. Юг харьцангуй энгийн амархан ямиг хүмүүс өөрсдөө л хэцүү болгоод. Тий. Хит олон мэдлэгтэй. Тэгээ тэр мэдлгүүд нь бүгдээ хоорондоо зөрчдөг. Ямар хүн байснаас тэгэхэр ч одоо чиний зан чанартай холдмоор байна л да сая юмнуудыг. Ийм зан чанартай хүн байсан учраас би ингээ гамалтаад исэн юм байна. Би сорилт давмаар байсан болохоор гэхдээ тэргийг ч орчуулж болохгүй юм байна. Тэгээ наа чи болохоор нөгөө нэг болсон юмнууд нөөд шүү дээ. Тэнгүүд чи одоо энэ ингэс таахгүй саяын чиний чамтай адил яг одоо юм интроверт нэлээ хойлох хүмүүс заяа арилжаа хийгээд ашиггүй явж байгаа. Тэгэнгүүт чи болохоор энийгээ засаад ашигтаа орсон юм байна гэдэг юм кейс гаргаад ирж байгаа. Нөгөө хүмүүс ч одоо тэрийгээ засъя л да. Тэгэд ашигтаа орчих юм илүү. Тэгэхээр чиний яг энэ сэтгэл зүйн хувьд саяын сонгосон зүйлсээр ямар сул тал гарч ирж чинь тэрийгээ яаж зассан бэ гэсэн санааг хоёлоо одоо олох хэрэгтэй. Жохон бодох ч юм уу. Тий. Vantage Mobile App. Таны санхүүгийн ухаалаг туслах. Дансны үлдэгдэл, арилжааны түүх, графикууд, мэдээлэл зэрэг бүх хэрэгтэй мэдээлэл нэг дор. Олон төрлийн төлбөрийн хэрэгсэл. Банкны шилжүүлэг, карт, крипто, e-wallet дэмждэг. Бодит цагийн график, дүн шинжилгээ ашиглан үн ханшийн хөдөлгөөнийг шууд хянаж. Урдан хэрэглэхэд хялбар интерфейс. Цаг үеийн онцлог үйл явдал, үн ханшийн огцом өөрчлөлт, арилжааны сануулгуудыг цаг алдалгүй хүлээн авна. Vantage-с санал болгож буй онцгой урамшуулал, кэшбэк, арилжааны бонусуудыг төрүүлж мэдэх боломжтой. 24/7 support. Танд асуудал тулгарвал шуурхай туслах мэрэгжлийн Монгол ажилчтай. Vantage Mobile App. Хөрөнгө ухаалаг удирдах, арилжааны шийдвэр гаргахад танд туслах хамгийн найдвартай хүчирхэг платформ. За тэгэхээр ер нь бол ойлгочлаа ийм байна заяа. Чи интроверт нэлээд хүн байгаад байна. Тэгэхдээ чи нэг юм зассан л байж таараа. Тэгээд интроверт учраас тэрийг илэрхийлэхгүй байна. Гэхдээ чам дээр нэг зүрх гарч ирж байгаа маань чи баатар байхгүй юу? Баатар гэдгийг сонгож байгаа байхгүй юу? Баргийн нэлээд ийм хүн бол баатарыг бараг сонгохгүй гүн ухаанд нь ч юм уу эсвэл бол бүтээгч хавцаа сонгох байх. Тэгэнгүүт баатар сонгож байгаа чинь
өөрөө чиний саяын нөгөөний хоёр алдаагч нь гаргаж ирээд байгаа байхгүй. Тэр хоёр алдаач нь болол юу гадаг штэ. Нэгдүгürt байрч чаддгүй. Хоёрдугаарт нөгөө нэг юу лээ? Гамилдах. Тийм гамилддаг байсан байгаа байхгүй. Тэгээ энийгээ бол зассан юм. За байрч чаддгүйгээ болол юугаар зассан юм байна. Магадлалаа гэсэн юм. Стоп бол гараад ирсэн байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ бактест хийгээд 10 удаа бактест хийж үзлээ. Яаж явж байгааг харлаа. Магадлалаа тооцлоо. Окей, эндээ итгэе. Стоптаа бол итгэсэн юм чинь тий. Одоо магадлалаа итгэе. За энэний дараа бол юунда гамблдаа дээсэн тэгвэл оолыг хийхэл болчих тий. Олсон бүх мөнгөө л оолыг хийгээдсэн юм байна шүү дээ. Тэгвэл товчоор хэлэхэд тэргээ хийхэл болчих тий. Тэгэл ийм байна. Энийг бол чи интроверт хүн учраас илэрхийлэхэд хэцүү байгаад байлаа тийм. Тийм байна. Окей. Би бол ингэж л харлаа. Зүг гэж бодож байна. Угаасаа миний стап тогтож эхэлснээс хойш би тэгэл арилж байгаа юм. Угаасаа тэгээ бүх юм ойлгомжтой болчихж байгаа юм чи. Тэгэхээр энэ дээр хамгийн гол санаа нь юу гарч ирж байгаа нөхөр гайс одоо ийм байгаа байхгүй. Сетап өөрийн гэсэн сетаптай боллоо. Энэндээ ерөөсөө ийм л ихтэй байх хэрэгтэй. Тэгэх юм бол ерөөсөө жил гэдэг бол жишээл ашигт ороход хангалттай байх цаа. Одоо жишээлбэл энэ кейсэн дээр байна шүү дээ. Чиний кейсэн дээр бол маш гоё. Дахиад нэг гоё өөр жишээ гарч ирлээ. Ер нь ингээл 4 дугаараад ингээ явж. Дөрүүлэн дээр нь л өөрчилж гарч ирсэн. Маш гоё юм. Ерөөсөө ингээл хин чинтэйгээ давхцахгүй ингээл айгүй гоё өөр юмнууд гарч ирж байна. За одоо хоёул жоохон сургалт руу орё. Тэгэнгүүт одоо яагаад за чи бол ингээл амар судалтгэл хүн юм байна. Тэгснэ одоо нэг хинийч мэдхгүй нэг гаяас яагаад сургалт авчваа. Тэр их сонин тийм ээ. Таны анх бичлэгийг чи ингээл надад угаасаа яг нэг тийм төгс Fibonacci чи эрэхтэй байсан угаасаа би тэрнийг мэдчихсэн байна. Тэгэл таны бичлэг суперстатыг Fibonacci гэж гараад ирж байгаа юм чи. Тэр яг тэр өдөр яагаад ч юм тий. Тэр бичлэгнээс л хэлж үзсэн үү? Үзсэн тэгэл доторх бичлэгнүүдийг үзээл тэгж байгаа за би энийг л авах хэрэгтэй байна. Энэ Fibonacci-г л сурах хэрэгтэй байна гэж бодвол таны яг анх. Тэрнээс өмнө нь бол чи сургалт авч байгаагүй юм тий. Ямар сургалт авч байгаагүй. Зааж гараад. Тэгэхээр эхлээд тэр бичлэгийг үзэл намайг мэдсэн юм байна. Тэрнээс бусдаар бол тэрийг үзсний дараа бусад бичлэгүүдийг үзсэн юм байна тий. Окей. Тэнгүү тэгэл за энэ Fibon. Тэр яг тэгэхээр энэ дээр шалтгаан ярих амархан юм байл. Шалтгаан ярих шаардлагагүй байна. Ягаад гэвэл энэ чинь юм баах нэг олон сургалт амжицсан хүн ягаад минийхийг авба гэдгийг сонин. Гэтэл чинь хамгийн анхны сургалтаа авч байгаа юм бол ер нь тэгэл баг шууд авчдаг байхгүй. Тэгэл авцсан юм байна тий. Ер нь их сайхан бүх зүйл их тогтвортой сайхан болоод өнгөрчихжээ. За. Тэгэхээр TPM арга барилын тухай сэтгэлдээс явуулчих. Сэтгэл угаасаа л 100 ханамжтай. TPM дээр бол би тэр Fibonacci-г сураагүй байсан бол үдээ тэгэл явж л байгаа юм. Харин тийм байх тий. Нөгөө нэг Fibo юу хоёрч, volume хоёрч давхцахгүй зөрөөл би тэгэл тэрнийг аль юм болгоом гэдэг бүх чартыг шийдтэй сууж байгаа. Тэгээ тэнгуут одоо сая сүүл өчигдөр байна урчигдөр Telegram дээр хүмүүс орж ирээд өөрөө моментум олох гэж үзээ тэгээд нөө заалгаагүй бооч надаар тэнгуут өөрөө моментум олох гэж үзээд тэгээд ингээд кейсүүд гарч ирээд баг. Тэрийг хүн өөрөө олох боломжтой юм шиг байна уу? Яг би ч өөрөө олсон логтой хүн байвал олох. Тэрнээс биш надад бол зүгээр шууд тэгж олно гэж хүний талгаад боохгүй шүү дээ. Яг би бол тэгээд үдээр байгаа өөр өөрснийхөө өөр бас гаргачих бас болгох. Тийм болно тийм. Тэртээ тэргүүл тэр чинь зүй тогтол гэж. Зүй тогтол. Ман одоо тэгэхээр гоё давуу талууд юу байсан? Яг чиний бодлоор яг би ингээл өөрөө арга барилын давуу талуудыг ингээл зөндөө олон ингээл чагсаагаад бичиж байгаа шүү дээ. Тэгэл та хэд ярьдаг те. Тэгмүүд яг шиний хувьд ерөөсөө за ерөөсөө энэ л ерөөсөө маш том давуу талтай гэдэг нэг цөөхөн идэн хэлэх юм байвал. Тоочны эргэлтийг яг олдог те. Трендийн эргэлт орлоод тэгчихэж байгаа. Тэгэхэд бид нэг сэлдэж байддгүй. Тэр нь бас амар том талтай. Эсвэл бол бүр нэгэн зэрэг очихгүй ингээд гоё өсөөд ирэх юм бол дээрээс нь дахиад байддаг ч юм уу сэлдэг. Очих гээд үү? Нэгэн зэрэг очих гээд гэсэн үү? Гэтэ нэгэн зэрэгээс эдэлчээд жоохон дээшлээд ингээд дисрэгдлийнхаа тренд сэтэрсэн талынхаа моментум дээр очиндоо. Тэгэхэд би бас тэнцэнс бас марж шахдаг байхгүй. Тэр надад амар гоё санагддаг. Тэр бас гоё. Тий. Заавал нэгэн зэрэг рүү очиндоо. Угаасаа энээс өөр баг моментум алгадөө гэж хаалгачих байгаа юм. Тэгэхээр чинь тэгэл явуулахаар чинь тэгэл гоё. Тэгэхээр чиний нөө хэлж байгаа хамгийн гоё том давуу тал чи юу юм бэ? Нэгэн зэрэг рүү очдог гэдэг давуу тал. Тий. Тэнгүү тэр чинь нөгөө юу штэ. Тэрэн дээр бол сэтгэл зүй ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Тэгэл угаасаа очингээ ботцсон юм чи очихл өстой гэл угаасаа очиод тэгэл
Фибол зүг бол шүү дээ. Фибол зүг бол. Нэг удаа чи эвгүүцсэн шүү дээ. Тэгэхээр чи би бас анх сурж эхэлж ирсэн юм чи. Тий, дөнгөж эхэлж ирсэн тий. Ааха. Анх бичлэгнүүдээ үзэж эхлээл. Тэгээд баг надаас хойш тэр релиз би боогаар гарч ирсэн үгүй юу? Анх байсан юм уу? Би ерөөс релиз би байгаагүй. Гэхдээ чамаас болж биш. Нөгөө нэг манай нэг хоёр ярьж хагаад энэ донд нэг буруу фибо яваад байна багшаа гэд. Үгүй буруу гэж хэлгүй. Энэ донд чи релиз фибо яваад байна гэд тэгсэн баг. Манай мөгийн Эрик хоёр. Тэгсэн чинь тэр хоёр релиз гэж хэлсэн надад амар гой санагдал. Ийм фибо бэд юм айн ингээд би тайлбарлаж өгсөн. Тэрийн учрыг би өөрөө мэдж байгаа л та. Тэгтээ нэр өгөөгөө байжсан хэрэг. Тэгсэн жил манай хоёр энийг сони релиз фибо аваад байна гэхээр наа чи ямар гой нэр вэ гэж релиз гэсэн шүү дээ. Би тэр үеч яг релиз фибо сэтэрчингүүтэнд даахаж орж азаардахгүй. Харин тэгсэн. Тэгэхээр хамгийн том давуу тал нь бол ерөөс тэр нэгэн цэгрэг өөрхөн тодорхой гэдэг л асуудал юм тий. Тэгээд чи хэрэг тренд эргэлтээ ярьж яаж байна? Тэгэл гарах болгонд нь л гарах болгонд нь орж байна. Тэгээ би харж лээвэл тэгэл авах. Тэгэл ор. Оо. Nice. Угсаа. Би одоо чинь пул тайм болохгүй зорилго тавьсан байгаа юм ч одоо тэгэл бүх юмыг ялж байгаа л байхыг л хичээж шин. Тэгээ одоо ер нь за одоо чи ингээд жишээлбэл сурхаас бусдаар битүүл арилж байгаа хийж байгаа юм шүү дээ. Одоо янз бүрийн асуудлууд үүсэж эхэлж байна уу? Байнга ингээд арилж байгаа гэхээр одоо жишээл нэг сакс PlayStation-ыг болцсон тий. Тэгэл жоохон хөдөлгөөний дутагталд одоо ороод байгаа юм болов уу? Тэрнээс ч өөр нэг ямар асуудал ах. Залхуу малхуу болж байна. Би одоо бүр амар залхуу болчиход байгаа байхгүй. Надад тийм асуудлууд байсан байгаад ч байгаа. Би угаасаа л тийм залхуу хүн байсан. Ааха. Тийм бол надад нэг тийм нэмж нөлөөлөж үзсэн юм байна байхгүй. Ааха. Окей. За. За давуу талуудаас энэ за сул тал байна уу? За энэ дээр л жоохон ингэч гээд байдаг да гэдэг. TBM дээр үү? Сул тал. Нэг гэтээ би тэр сул талыг нөөрэ засцсан болохоор надад бол сул тал байхгүй болсон. За тэр сул тал нь юу вэ? Нөгөө хоёр пибо байгаа шүү дээ. Алнаас нь авах вэ гэдэг. Тэрэн дээр чи нэг эсэл дотоос нохоор байвал нэг дээдлих дээр нь орчих юм бол эсэл авчиад идэг ус үгүй гэдэг шүү дээ. Тийм. Тэрнийг зассан болохоор одоо л надад тэрэн дээр л жоохон сул тал гарч ирнэ. 2 3 зарим тохиолдолд баг 3 юм пибо давхцсан байж идэг шүү дээ. Би бол хатар сул тал гэж хэлэхгүй л юм. Тэн дээр ч тэгэл цаг шилжилт гоё орж ирж ивэл тэгэл ороход болно шүү дээ. Цаг шилжилт гоё орж ирэхгүй л бол тэгэл ойлгоход болно шүү дээ. Цаг шилжилт орохгүй болгонгод нөгөө чи яваад гэх юм бол бас жоохон гонигтай шүү дээ. Тийм ээ гонигтай. Гэхдээ яг хуу тэр чинь хэрвээ гонигтай юм болгоны араас гониглаад байвал бид нар ашигтай байж чаддаг. Зарим гэхдээ ер нь бол ганц байгаа сул тал нь тэр байна л гэж байгаа байхгүй. Тийм харин ойлгож байна. Тэгвэл одоо би чиний сул талыг хэлж байгаадаа зөрөлдөж болно шүү дээ. Эсвэл бол бас нийцчиж болно л. Энэ удаад зөрөлдөхөр юм байна л гэж байгаа байхгүй. Окей. За ийм байна за юу гин. Ийм байна. Миний заасан бус дарга барилуудыг ер нь сурсан юм уу? Тэр зүйлүүдийг ер нь үзв. Одоо нөгөө нэг SMC тэгшхэм үзсэн гэхдээ ерөөс тэрнийг ер нь тэр нэг тийм хамаагүй. Тэгэл хайцсан. Ааха. Тэгээ цаг шилжилтийг хараад ингээд бус юмнууд найстаг бус бэрүүдээр ингээд харсан чинь найстаг бол цагийн шилжилт бол бас амар гоё яваадсан байхгүй. Тийм. Нас зууж айгүй гоё явдсан юм бэл. Харин тийм л. Тэгэл цагийн шилжилтийг бас юун дээр нэмсэн өөрийнхөө сетап дээр. Ааха. Тэгэхээр ч одоо чиний сетап ч бас 3 юмтай байна тийм. 3 юмтай. Liquidity хамтлагын дээр харахгүй юм биш тийм. Фибо дээр ирлээ, волюм давхцлаа, цаг шилжлээ. Тийм. Liquidity харахгүй. Ааха. Окей. За яг би олон юм хараад хаар чинь тэгээ заримдаа liquidity-г аваад явчих уу вэ, авахгүй ч авчих уу вэ тэгэл. Ер нь бол заавал авна л да. Гэтэ liquidity-г авж байгааг чинь нөгөө волюм харуулчихж байгаа юм чи. Тийм, харин тийм шүү дээ. Өндөр волюм ороод ирж ивэл тодорхой хэмжээ liquidity болоод өччихнө хүмүүс шатж байгаа л гэсэн үг шүү дээ. Тийм, ааха. Liquidity гэдэг чинь ер нь айгу гоё л ойлголт л доо. Одоо жишээлбэл ингээд нэг дунд цагийн маш том liquidity гэж бодоход тэр чинь том цагийн зүгээр нэг лааны лоб байж байгаа байхгүй. Тэр лааны лоб чинь өөрөө юу юм бэ гэхээр тийч энийг имбаланс ч юм бол байгаа байхгүй. Тэгэхээр тэр liquidity-г амар аваад явж ийн гэдгээс илүү зүгээр л имбалансаас л явж байгаа хэрэгэлтэй уулна. За. За ийм байна. За тэгэхээр ашигынхаа тухай одоо гоё жоох ярий те. Daily, weekly, monthly ашигуч юу юм хэр байна. За энийг биш үү? Daily, monthly. За ашигч ямар хуу байгааг хэлэхдээ чи мөнгө хэлж болно. Ерөөс чиний сонголт зөө. Эсвэл PPR илэрхийлж болж юм те. Яаж илэрхийлсэн болно? Эсвэл бол зүгээр одоо юу гэдэг хуваар илэрхийлж болж юм те. Дансаараа илэрхийлж болж юм.
200 бп. Ер нь бол өдрийн 200 бп. Өдрийн 200. Нормал. Нормал. Тэгээ 200-аас их үеив зөндөл. 200-аас бага үеч ер нь гэхдээ сүүлийн тоног л байснаас биш ер нь 200 л нормал. Алдаг. 150 мавж. Алдагдал ч нэг алд. Тэгээ алдах юм бол нэг алдсан ч бидний нэг став ч юм угаасаа баг нэг 2 кандл SL-тэй идэх. Нэг кандл нэг SL. Тэгээ авах. Нэг алдсан юм тооцдог шүү дээ. Харин пипн хийдэд. Тэгэл нэг юм 2 кандл SL бол тэр чинь одоо нэг юм 2 кандл ч юм бол нэг 25-аас 30 20-40 мөч 50. 20-с 40 их томдоо л 50. Томдоо 50 тий. Урт кандл байх юм Урт кандл байх юм бол. Түүнээс кандлийн эсрэг бол дардггүй юу те? Тийм дардггүй. Заавалчгүй ингээл кандл орж ирээл хаяа эвдэл явахт нь л дарж эхэлнэ. Түрүүн бас нэг гоё өнцөг гарч ирсэн шүү дээ. 1 минутын доо эвдэрснээс хойш орох юм байна гэдгийг мэдснээс хойш бүр юу болсон гэдэг тийм. дээ. Тэгэхээр чи нэг бүр яг өөрийнхөө эсэлийг хаана тавихаа мэддэг болчихж байгаа. Эсэлийг тодорхойлгож өгсөн. Тийм. Эсэлийг тодорхойлгож өгсөн. Тэр энэчнээс би хэдэн дүүргээр таах вэ гэдгийг бас мэдээд авчиж байгаа юм. Окей. Тэгэхээр өдрийн 200 пип. Тэгэнгүүт тэгээд яадгийн 7 хоногийн 1000 пип юм уу? Үгүй шүү дээ. Гэтэ 1000 пип ч арай өгөхгүй. Аха. Тэрнээс нэг 2 өдөр наалдах үе, нэг өдөр ч юм алдах үе байгаа. Бас нэг тийм амарчгүй ч тийм. Тэр чинь бас товтон маржин шахаад байгаа биш шүү дээ. Тэр чинь яг өөрийнхөө менежментээр л явж байгаа. Мөнгөндөө тааруулаад. Яг нэг тийм игзэгтэй гоё юм 3 юм пибод авахцаад, волюм давхцаад, цагийн шилжилт гоё ирээд тэгээд амар гоё жижигээс месэлтэй болох юм бол би маржин шахтгаас бүх юм дээр бол маржин шахаад байна гэж бол байхгүй шүү дээ. Ааха. Зөв. За, юун дээр түрүү нөгөө тэмдэглэл хөтэлдэг гэж ярьсан те? Хөтөлсөн яг ихний За. ашигт орж эхлэхийнхаа өмнө хийж байгаа. Энэ тухайгаа гоё яриад өгч. Юу ярихсан дөрөв? Тэр тэмдэглэлийн тухайд. Тэмдэглэл дээр ч би анхны нэг арилжааны тэмдэглэл. Миний өнөөдөр ийм арилжаа хэлээ. Би энэчнээс тэгэж орлоо. Аха. Миний арилжаа тэтэн пип яваад босч ирэглээ. Эсвэл тэтэн пип очоод TP-гээ авлаа. Эсвэл тэтэн пип яваад SL-ээ цоглоо. тэргээ бүгдийг ингэж наривчилж бичээ яваадсан байхгүй юу? За. Тэгж байгаа тэнцэнээсээ ер нь хитэн явд юм байна гэдэг ингэж магадлалыг нь гаргаж ирж байгаа. Аха. Back test-ээс гадна гоё real time дээр бас магадлалаа тооцсон юм байна тий. Тий. Хэр удаан тэгж тооцов? 15 4 6 15 хоног 20 хоног тий. Хагасаар. Аха. Тэнгүүд яаж ийн? Үр дүн. Тэгэл үр дүн угаасаа магадлалаа тооцоол эхлэхээр чинь би өөрийнхөө сетаптай амар ихтэй. Яг тэр үед угаасаа л миний сетап явчаад байдаг болохоор бүр ингээл нүдээр ингээ харчиж байгаа юм чи. Тэгэхгүй бол би бичихгүй бол магадгүй тэр арилж байгаа мэдхгүй мартчих юм уу тий. Тийм. Тэгээд бас ингээд өөр тийш явах магадлал. Өөр тийш явчих ч магадлал. Тэгэл өөрийнхөө арилжаанд тэрнээс хойш амар ихтэй болж эхэлсэн. Би угаасаа миний сетап ингэж явд юм байна да гэл. Тэгвэл аюу гоё юм гарч ирж байна ш тий. Бодит үр дүнг нүдэрээ харахаар хүн за ингэх юм байна зөө. Стартаа ихтэй болох нь ерөөсөө ашигтай болохын үндэс байна тийм ээ. Чиний бодлоор. Тий. За тэгвэл тэр стартаа яаж ихтэй болох юм бэ гэхээр одоо маш олон арилжаач бас ингээл явж байгаа. Нэг сетап болоод тэрнийхээ дагуу арилжаал болоод байгаа юм шиг болохгүй байгаа юм шиг тэгснэ болохгүй байгаа нь хальт амгаалал тэнгүүдээ дахиад өөр юм руу ороод ингээл тойрол явж байгаа. Тэнгүүд яг энэний эсрэгээрээ за стартаа болъё энд итгэе тий стапаа ингээ гаргачлаа. За тэгвэл энэ сетапны үр дүн ямар байгааг яг ингээд юм гоё юм профешнл төвшөнтэй мэргэжлийн төвшөнд гоё хэмж хэрэгтэй юм. Хэмжээд тэрийг нүдэрээ харах юм бол стартаа ихтэй болох. Тэ болж эхэллээ. Болохын үндс нь юм ба штэ. Аха. Маш ингээ тэгсэн мөрдлөө хүмүүс одоо юу гэдэг хүмүүс чинь ингээ нэг айгу энгийн юм цаг гарахгүй яваал байдаг штэ. Одоо юу ч гэмээр юм дээ. Гоё жишээ уг нь бол би нэг амар ойлгоод гэхдээ гоё жишээ орж ирэхгүй нэг юм юу гэдэг чи. Хүмүүс бол ихтэй дандаа л нэг тийм ашигаа хийчий гэсэн яг культур орол нэг шантардаг хүмүүс байдаг та. Тэр хүмүүс чинь ямар ч нэг тийм судалгаа тооцоо юу ч авахгүйгээр шууд мөнгө хийчихэл гэж орж ирээл хэд дарснаа гараал тэгэл явдаг гэсэн. Тийм. Тэнгүү тэр хүмүүс уг нь яг тэгж эхлэхдээ л ингээд мэргэжлийн төвшөнд судалгаа хиймээр байна. Одоо ингэж байгаа байхгүй жишээлбэл жимд явах хэрэгтэй гэдгийг мэдээд байна. Тэгсэн мөртлөө цаг гаргадаг ч юм уу те. Эсвэл бол цаг гаргасан ч
тэр яаж цаг гаргаж байгаагаа тооцдгоо, хэмжидгүү. Дээрээс нь өөрийнхөө үр дүн хэмжидгүү хүмүүс жишээлбэл жимнээс шантардаг ч юм уу те. Уг нь бол энэ юм өөрөө машингийн ойлголтойгоо дэдэг. Тэгсэн мөртлөө хүмүүс энийг хийхгүй яваа л гэдэг те. Хийхгүй яваа л. Яг тэрнтэй яаж байгаа нэг өөрийнхөө нэг гоё болж байгааг мэдрээд эхлэх юм бол хүмүүс чинь тэрнтэй ингээд донтоод хийгээд идэг гэдэг шиг те. Бараг донтоод хийгээд явж байгаа хүмүүс ч хэмждэггүй бараг. Үр дүн зүгээр ингээд яг толинд харахад л гоё болоод тэгэл болоо те. Яг гоё ингээд хэмждэг ч юм уу те. Биеийнхаа жинг гаргаад биеийн жингийн индексээ тооцоолоод ч юм уу те. Одоо юу гэдэг булчингийн масс юуны масс одоо өөр юмны масс, өөхний масс ч юм уу те. Тэрийг гоё өндөртөгөө харьцуулаад ингээд өөх маань ингэж байгаа юм байна, булчин маань ингэж байгаа юм байна гэж бас бодох юм бол би энэ бүр л гоё болох бах те. Ууг нь. Тэгэнгүүт зүгээр л ингээ харахад л булчинтай болж байгаа нь гоё бай. Ингээд болчихж байгаа юм. Яг хөө тийм байж болно те. Жим дээр бол гэтэл чи арилжаан дээр бид нар энийг хийхгүй учраас та өнөөдөр алдагталтай явж байгаа гэж болох үйц ийм жишээ гарч ирж штэ. Nice. Гоё жишээ байна. Маш энгийн товч те. Тэгээ угаасаа өөрийнхөө сетапыг мэдгүй байгаа. Яг тийм төвшөнд мэдгүй байвал тэгэл яах юм бэ тэр чинь. Аха. Биш гэхдээ эхэндээ бол би тийм төвшөнд мэддэг байсан. Мэддэг байжгаад юу намайг ерөөсөө одоо тэр юу гэдгийг тэмдэглэл одоо би эдгээр чамаас сууж байгаа мөртлөө би өөрөө ч мэдэхгүй шүү дээ. Daily би хэдэн ашигтай, weekly хэдэн ашигтай өөрөө мэдэхгүй зөө. Би одоо бас тийм болж яг ихтэлтээр тийм юм байдаг гэж магадгүй. Тий. Анх тэгээд ихэлсэн. Тэнгүүтээ би яагаад болцсон бэ гэхээр 50% авдгуулсан сошиал болчихж байгаа байхгүй. Эхэндээ бол амар актив ингээл бүгдийг бичээл ингээл амар хийж байгаа байхгүй. Тэгэж тэгж байгаа л зоки стоп лосстой тэмцэх газар ашигийнхаа 50%-ийг авчих юм бол энэ би янз бүрийн юм хийх шаардлагагүй болчих юм байна гэж бодож байгаа. Тэр янз бүрийн юм хийгээд хахаар бас сэтгэл зүйд бас тодорхой хэмжээнд нөлөөлөл стресс үүсгэж ч юм уу те. Сэтгэл хөдлөлийн хоримтлал үүсгэж ч юм уу те. Тэгэнгүүт тэрийг бол зүгээр 50 аваад хайцад болчих واخ. Тэгээ тэрнээс хойш би пипэж тоолохгүй. Ерөөсө тэгэл бараг зүгээр ер нь одоо хэдийн ашиг хийж эндээс хэдийн татах вэ гэдгээл боддог өөрөө бодгоо болчиход байна шүү дээ. Тийм болчиход байгаа. Тэгэхээр яг тэрийг одоо өгөөсгөх юм нь эхэндээ бол хийх хэрэгтэй юм байна. Яг нүдэрээ харж хэрэгтэй юм байна. Тэрнээс цаашаа бол үргэлжлүүлээд хийж болно. Эсвэл бол бас өөр арга ашиглаад ингээд бас энэ чинь бас нэг рефлекс тогтчихж шүү дээ тий. За одоо манай үзэж байгаа хүмүүс ер нь уралж байгаа хаа. Өөрөө л яриад их хүнээрээ яриад. Би бас яг ингээд ярьж жагаад сүүл рүүгээ нэг тийм үгийн яг нэг дотоод хүн маань гарч ирээд идэх байхгүй. Хүнийг яриад сонсоог яриад сонсоол сууч. Цаад интроверт. Цаад интроверт гарч ирээд идэх. За. За тэгээ all time blues нөхсөн. Тэгээ ер нь нөхөд хизээ нөхөө. За 11 сар хүртэл ашиггүй байсан. 12 сар сургалтаа авсан. 1 сараас ашигтай болж эхэлсэн. Тэ? Би зүг ойлгосон маань зүг ярьж байна. За тэгэнгүүт 1 сараас 2 сар хүртэл нэг гол бүх лөөсөд давж байгаа байхгүй юу? Аха. 2 сар хүртэл. Тэгэл 2 сараас хойш тэгэл баг цагаалж явж байгаа л 3 сараас хойш нэг тийм эрчимтэй ашиг руу орж эхэлж ийн гэх юм. Аха. Лот маань арай жоохон томорж эхэлж. Аха. Одоо ч 5 сар болох ч тийм. 2 сар явах. Тэгэхээр чи яг энийгээ тогтвортой цааш авч явна гэдэгтээ бол итгэлтэй байна уу те? Итгэлтэй. Одоо энэ байдлаа, энэ байгаа байдлаа те. Тогтвортой авч явна гэдэг бол маш тодорхой. Маш тодорхой. Бүр үнэхээр л дэлхийн нийтээр юуны чартны хямралж байгаа. Дэлхийн нийтээр чартны зүй тогтол өөрчлөгдөхгүй л болоо те. Гэтэ өөрчлөгдөхгүй байх. Ер нь зүгээр одоо баг би тэгж боддоо шүү дээ. Хүний ингээд тархийг ашиглаж сэтгэл хөдлөлийг ашиглаж зурж байгаа графикийг ч бид нар баг тооцоолох боломжтой. Студийн энэ аргаар ч яг ер нь бүх аргаар тий. Гэтэ энэ арга өөрчлөгдөн гэдэг бас байж болно л доо. Хүмүүс энэ аргаар амар их хүмүүс яг энэ аргаар адилхан мөнгө олоод эхлэх юм бол энэ хүчээр өөрчлөгдөж эхлэх. Тийм болохоор бинийх олон зааж тий. Тэгтээ яг зүгээр Монголын 3 сая хүн 3 сая улаан мэдчихэд бол зүгээр тий. Тэрнээс дэлхийд мэлхийд гараад ICT шиг юм болчих юм бол тэгэл хотлаа л тий. Тэнгүүд SMC trap гээл TBM trap гэдэг. Volume trap гэж гараад. Тий. Тийм болно тий. Окей. За тэгээд ба штэ тэр all time loose яг тэр давах тэр акшн all time loose чи ингээд profit би яг тэрнийгээс мэдээгүй шүү дээ. Мэдээгүй. За тэгвэл
За мдэггүй байж болно зөө. Яг тэрийгэ давах акшн эсвэл давцснаа хойно мэдсэн тэр акшнгийн гоё мэдрэмж, филинг. Одоо хамгийн гоё мэдрэмж нь яг би өөрийнхөө сетапыг туршиж үзэл 14 хоног харилцаа гэл пүүх ямар гоё явд юм бэ гэж бодлоо. Яг тэр all time lose нөхөхөөс өмнө тэгэж бодсон байна. Нөхөөс өмнө. Тий. Ингээл явцдсан юм биш тий чи. Их болчлоо шүү дээ. Сайтан болчлоо юм бодоод. Би бас яг анх тэгсэн. Тий. Тэгэл тэрнээс хойш хэлжаал хийгээл. Тэгээд л хамгийн гоё мэдрэмж авчихсан. Тэгээд яг all time lose нөхсөн үед за хамгийн гоё мэдрэмж авсан чи тэр юм байна. Гоё хариуллаа. Гэхдээ all time lose яг тэр нөхснөө мэдсэн тэр акшнд бол тэг хашийн. Энэ юурээс нэг тодорхой байсан шүү дээ. Анхаас тодорхой байсан шүү дээ. Амар их цантай болсон байж чи. Би яг анх тэрнийхээ мэдхтэй тэгэж ихсэн. Vantage Mobile App. Таны санхүүгийн ухаалаг туслах. Дансны үлдэгдэл, арилжааны түүх, графикууд, мэдээлэл зэрэг бүх хэрэгтэй мэдээлэл нэг дор. Олон төрлийн төлбөрийн хэрэгсэл. Банкны шилжүүлэг, карт, крипто, e-wallet дэмждэг. Бодит цагийн график, дүн шинжилгээ ашиглан үн ханшийн хөдөлгөөнийг шууд хянаж. Урдан хэрэглэхэд хялбар интерфейс. Цаг үеийн онцлог үйл явдал, үн ханшийн огцом өөрчлөлт, арилжааны сануулгуудыг цаг алдалгүй хүлээн авна. Vantage-с санал болгож буй онцгой урамшуулал, кэшбэк, арилжааны бонусуудыг төрүүлж мэдэх боломжтой. 24/7 support. Танд асуудал тулгарвал шуурхай туслах мэрэгжлийн Монгол ажилчтай. Vantage Mobile App. Хөрөнгө ухаалаг удирдах, арилжааны шийдвэр гаргахад танд туслах хамгийн найдвартай хүчирхэг платформ. All time lose нөхснөө мэдхтэй бол них гайхаагүй. Ингээл өнгөрсөн юм тий. Тэрний дараа юу яасан? За амьдрал чинь гарч эхэлсэн гоё бодит фактууд байвал тэднээс гоё яриач. Тэгээд тэр тэд нар чинь чанд бас ямар санагдсан те. Тэдний тухай гоё жоохон дэлгэрэнгүй. Би одоо нэг амьдралдаа нэг тийм мөнгө үрж үзээгүй л байгаа л да. Ер нь бол цуглуулад байгаа. Цуглуулад байгаа. Тийм. Би ч одоо ямар ч надад мөнгө үрэх нэг тийм шалтгаан байхгүй. Хизээ нэгэн цагт одоо гугцтэй болчих واخ. Тэгээл ирэхлээр мөнгнүүд үрж өглөе гэж бодож байгаа. Тэрнээс гадна бас надад бас нэг тийм өөр бизнесийн тал дээр бодсон юмнууд байгаа болохоор тэрэн лүгээ бас мөнгөө цуглуулж байгаа. Зөв. Гэхдээ яг зүгээр чи ингээл тодорхой хэмжээнд нөлөөлж штэ. Чи ингээ орлогогүй оюутан байж хахад чиглүүлтийн онгоцны зардал. Онгоцны зардал байхгүй тий. Тэгээ эсвэл бол онгоцны зардал байхгүй байдаг байсан үе байсан гэж байна. Тий. Харин тий. Тэнгүүд одоо бол яг вэ. Явбал харин хоолны мөнгөч үе байсан байж таараа штэ. Хэцүү штэ хүний газар оюутан хүн тий. Тэнгүүд одоо шил онгоцны мөнгө одоо байхгүй байсан үед шил явахгүй байх байсан байтал за яах вэ ганц удаа гэд гаргаад ингээд явах чинь өөрөө нэг амар гоё зүйл байгаа шүү дээ. Тимнууд бол мэдээж тохиолж ирсэн л байх гэдэг байгаа шүү дээ. Тийм тэднийхээ тухай гоё. Тэр ч одоо хүн ингээд амар гоё юм luxury VIP мэдрэмж өгдөг шүү дээ. Нэг тийм гоё миний сэтгэл санаа бас нэг тийм яг тийм төвшөнд байдс та. Одоо тэгвэл баярч байхгүй нэг тийм гонигч байхгүй. Юу ч болчихсон. Манай ах хичнээн надад гоё утас өгсөн ч би ингээд баярлахаа гэл ингээд бичлээ. Сонирм байгаа. Одоо жишээ нь ингэ бодъё л доо. Өмнөх дугаарын самар болчихвол зүгээр ингээл бас өөрийнхөө ашгуудыг хийгээл явж байгаа хүн шүү дээ. Гэтэл чинь юу ярьж байгаа гэхээр тэр гулууч махыг аваад гэртээ орох болцтой гоё байсан гэж ярьж байгаа байхгүй. Нөгөө нэг цалин майлан биш те. Нөгөө нэг хэрэглээний мөнгө биш. Зүгээр л ингээл надад илүү мөнгө байгаа. Гулууч мах аваад гэртээ орох амар гоё байсан гэж байгаа. Масаал гоё байгаа шүү дээ. Харин тий. Бүх юм л гоё байгаа. Би өөрийнхөө ашгаар хийсэн бүх юм л надад амар гоё санагдаж байгаа. Тэгээд тэднийхээ тухай өмнө ашиг гэдгүү байхад юм чадахгүй л байгаа шүү дээ. Тэгээд тэрний тухай тэр гоёхоо тухай тэр гоё чинь чамд эсвэл зүгээр гэл өнгөрсөн юм уу эсвэл би бас нэг тэгтэй л гэж өнгөрдөг хүмүүсийн нэг угаасаа. Надад нэг тийм хэрэг болдгоо юм дөө. Би бол одоо шил нэг тийм гоё байхыг хэрхэлдэг хүн л дээ. Одоо шил юу гэдэг арилжаа хараа суухта. Гэхдээ би арилжаа хар суухта бас энэ дээр бас нэг хүмүүс тийм хэл гисэн. Арилжаагаа хар сууж явахдаа ерөөс юм тансаглаж болохгүй. Тэгээд ирэхээр хүн алддаг. Тэр бас их чухал шүү. Би бас яг өөртөө оруулж хэлснээс хойш бас л тодорхой хэмжээнд өөрчлөлт гоё нөлөө өгсөн. Гэхдээ тансаглахгүй ч гэсэн бас нэг тийм гоё суух те.
Одоо жишээлбэл тий өөрийнхөө дуртай уухмыг би тавиад тий гоё орчинд суун тий өөрийнхөө дуртай уухмыг тавиад яг тэрийг тэр балгаж байгаа тэр мэдрэмж энэ төр гэдэг ч юм уу тий ингээд суух бол их гоё. Би юу ярих гэж тийш орч уу? Арилжаанаас нөгөө ашгаараа хийсэн ямар гоё сэтгэлүүд төрсөн бэ гэдэг. Тийм би сая нэг юмтай холбох гэж байгаа мартчихлаа. За ямар ч юм тэгэнгүүт одоо яг тэрний тухай хэлмээр байгаа байхгүй юу? Угаасаа л ер нь гоё байд. Гэтэ миний дотоод хүн бол тэр угаасаа л нэг тийм баярлдгүү, гомддгүү, яадаг ч. Хичнээн ч нэг тийм хэцүү үе байсан. Бас би чи Вьетнамд байхдаа ковидтэй надад туслах юм ч байхгүй. Би ковидгээ эмнэлэг гарч чадахгүй алуураад тэгж яхтаа шантарч үзэв гэсэн. Ерөөсөө барыг бодохгүй идэх чинь дээ гэж бодоод хэвтчихлээ. Тэгж байгаа л идэгсэн. Ерөөс надад нэг тийм сэтгэл хөдлөл бараг байдгүй шахав. Манайх надад чинь 10 жил тахт амар гоё ориг пүүз авч өгч яхад ч гэсэн надад нэг тийм баярлах мэдрэмж ерөөс төрдгөө шүү дээ. Байж л хаа баярлаа гэж байж. Хавын сүлд хэзээ уйлсан бэ? Уйлсан бэ гэж юм. Өстой санахгүй. Тэрнийгээ санахгүй. 10 жилдээ. 10 жилдээ уйлсан. 12 махтаа уйлаагүй хаа. 10 жилдээ л уйлсан ба. Маш сонирхолтой. За тэгвэл ер нь бол манайхан ингээд ойлголт авсан байхаа. Маш сонирхолтой кейс орж байна. Кейс бидэрт ингээд харагдлаа. Тэгээд одоо бас яг ингэдэ ашигтай арилжаад эхлэхээр за нэг тийм одоо их гэдэг шүү дээ. Чи арилжаа хийхээ болгоход мөнгө олох болох гэдэг шүү дээ. Яг тэгэнгүүт ингээд яг хүнд бодогддог юм шиг байгаа юм л да. Би бол угаасаа хүн болгонд л бодогддог гэж бодож байна. За заримдаа хиймэргүй шүү дээ. Тэгэнгүүт тэгсэн ч гэсэн ингээд өнгөний урсгал байж юмар шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг бизнес эхлүүлэх нь зөвөө гэж бодогддог. Амьдралын энэ үзэл бодол тогтсон уу? Тогтцсон уу ер нь? Тогтцсон. Одоо бол яг тогтцож байгаа. Арилжаа хийх нь шүү дээ. Үзэл бодлоо гэдэг дээр бас өөр юм ярихлах л та. Тийм ээ. Гэхдээ ер нь зүгээр ингээд хамгийн наадмын үзэл бодол бол яг тогтцсон. Нөгөө нэг амьдралын утга учирын тухай үзэл бодол арилжаа хийх чинь зүгээр наацхан бас тэр бас хэрэг болт юм болоо гэж бас би боддог байхгүй. Одоо бүх юм тодорхой болцсон хүн чинь юм яг чиглэлийнхаа дагуу яг юм чиг баримжааныхаа дагуу юм аа хийн шүү дээ гэж бас боддгийн яг зүгээр миний л бодол. Түүнээс өрнөх амар хүмүүс энэ бодлоо түгээх хүсэл бол байхгүй л да. Зүгээр чамаас өөр сонирхол сууж байгаа амьдралын утга учирын тухай үзэл бодол чам тогтцсон уу? Ер нь ингээд барагдаа ингээд зүйлс дээр ер нь чиний үзэл бодлоо юу гэдэг нь нийгмийн байдал либертар социализм гэдэг ч юм уу те энэний үзэл бодол жишээлбэл тогтсон уу гэдэг ч юм уу те ингээд янз бүрийн юмнууд. Амьдралын үзэл бодол гэвэл хүн өрөөсөө тэгэл хүүхдээ гаргах хэвээр хүүхдээ сайн хүн болгох хэвээр. Наа чи биологийн хувьд шүү дээ. Биологийн хувьд бол амьд бий. Тий. Биологч өөр амьдрал дээ. Аа. Одоо яг зөв нөгөө нэг биологийн нүднээс бодоод үзэхээр тэгэл нөгөө нэг бүх амьд биет бол өрөөд Монголд ихэн төлөөл амьдардаг тий. Тэгэл яг чиний хувьд бол ерөөсөө тэр тэгэл болоо. Тэгэл болоо. Миний хүүхэд надад сайн хүн болж ивэл бүгд тэгэл болоо. Тэгэл болоо тий. Аа. За. Энэ дугаарыг одоо энэ хүрээд өндөрлөе. Хоёулын ярих юм шиг ингээд дуусчих шиг боллоо. Оролцсонд бол баярлалаа. Оролцсоос нь бас баярлалаа. Сургалтын маань авсанд баярлалаа. Амжилт гаргасанд баярлалаа. Сургалт зарлсанд баярлалаа гэдэг. Одоо хамгийн гол нь ингээ гоё тогтвортой барьж яваарай. Тэрийг л бол хэлье те. Ямар нэгэн асуудалд орохыг бол чамайг асуудалд орохыг бол би бол хүсэхгүй байна. Бусдыгаа ч гэсэн хүсэхгүй байна. Тийм байна. За тэгэхээр энэ удаагийн дугаарыг ингээд өндөрлөцгөөе. Ивентгчээр бол мэдээж Vantage Broker. За тэгээд $50 урамшуул бол стил үргэлжилсээр байгаа. Хэрвээ $50 урамшуул хамтдаа хүсч байвал гэхдээ энэ бол зөвхөн шинэ хэрэглэгчдэд шинээр бүртгүүлж байгаа хүмүүст миний description дээр оруулсан линкээр хаяг нээгээд баталгаажуулах юм бол $50 урамшуул авна. Тэрийгээ $150 болгож арилжаад $100-ын татаж аваарай гэсэн юм урамшуулал хэвээрээ явж байгаа. За тэгээд Telegram сувгийнхаа линкийг бас description хэсгээр тавьсан байгаа. За энэ дээрээс бол та Telegram руу ороод өөр бусад мэдээллүүдийг хүлээж авах боломжтой. За тэгээд ерөнхийдөө одоо би сурагчтайгаа бол байнгын онлайнаар явж исэн. Ойрын хугацаанд танхимаар бол одоо гэрчимжүүлсэн дахиад хэдэн
удаагийн оролт бол орохоор төлөвлөж байна. Тэднийгээ ороод за ерөөхдөө 5 сарын 5-наас байна уу эсвэл за нэг 10-наас байна уу. За 5-наас 10-ны хооронд бол дараагийн эсэлтэд зарлана. За тэрнийхээ тухай мэдээллүүдийг YouTube дээр болон Telegram дээр бас оруулаад явъя гэх мэтчлэн байна. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөцгөөе. Бүгдэнд нь анхаарлаа тусгай бодлоо баярлалаа.